Одмон дээр суугаас та бүхнийхээ амрыг хэрэг мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг маань эхэллээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Эвүнэ оюун болор софт компани болон аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээх Unitel компани ивэнтэтгэж хамтарч ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV Одмон дээр радио 107 83.3 өссөн хост төлөвлөгөөнөөр та бүхэндээ хүрдэг. За студид компьютерийн шинжлэх ухаанч хас чулуу хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллаж байна. За өнөөдөр маш сонирхолтой сэдв орж ирж байна. Хэрвээ би андарваг бол Matrix бодит амьдралд гэсэн байна. Энэ нөгөө киноны Matrix мөн үү? Тооны шал өөр том ёо. Яг зөв. Тий, энэ яг хоо Matrix гэдэг киноны Matrix-ыг яриад байгаа. Гэхдээ бас хүмүүс Matrix гэдэг симуляцэн дээр ярих гэж бодож магадгүй. Яагаад ингэж нэрлсэн бэ гэхээр өнөөдөр агентуудын тухай ярина. Агент. За энэ Matrix кинон дээр чинь нэг бага агентууд гардаг шүү дээ. Аха. Тий. Хүмүүс эсрэгтлийн тий, одоо эсрэг талын жижигтэй одоо тэр Matrix гэдэг ертөнцийг нэг хідэн нөхдүүд хамгаалах зорилттой одоо антивирусны маягийн програм баггүй хамгаалтын програм гэсэн үг. Тэднийг бол агент гэж нэрлэдэг байдаг. Тэгэхээр тэд нар бол одоо эсрэг гихтэн шайшаа. Програм юм уу? Програм тий. Аюулаас хамгаалдаг. Одоо энэ Neon тэр чинь бол Matrix гэдэг кинон дээр бол нэлээд юм алдаатай одоо тийм системийн гажигтай нөхөр байгаа байхгүй юу? Тийм ийм хүнийг бол тэр систем дотор байлгаж болохгүй байхгүй. Тэгээд олж агнж устгах хэрэгтэй. Тийм. Тэгэхээр одоо уг нь бол эсрэг дүр нь бол Нео байхгүй юу? Яг юу ч юм бол Matrix-ийн талаас бол одоо агентууд нь бол манайт л гэсэн. За гэхдээ яг кино ярих гайг өнөөдөр яг агент гэдэг нь болохоор арай өөр утгатай. Одоо манайхан бас нэлийн сүүлийн үед сонсож байгаа бох тийм ээ. Манай үзэгчид хиймэл оюун гарч ирээд бас нэгэ те ChatGPT за сайхан хүн шиг чаталдаг болчлаа нэ тэр гэж авж хагаад одоо тэр тус мод нь 2005 оны эхнээс эхлээд за ер нь бол энэ 2026 он гарснаар бүр маш том юм тесрэлтүүд болж байгаа. Хиймэл оюуны ертөнцид. Эдгээр бол юу гэхээр агентик AI-уд буюу одоо энэ агентууд гэж юм баг. За өнөөдөр энэ агент гэж юу юм бэ? Энэ юу яриад байгаа юм бэ? Агент гэж гэдэг талаар ярилцсан гэсэн үг. Агентийн тухай. Тэгээд ер нь агент яаж чаддгийг, ирээдүйд яаж чадах юм, юу болох юм гэдэг талаар. За үнэхээр гайхалтай юм гал сэтэв байж байгаа. Орчин үед одоо сүүлийн үед бол гал болж байгаа. Одоо юу гэх нэг гал авж байгаа. Юу л гал дүрлдсэн шатж байгаа. Төтөө гэдэг юм да. Тий. Одоо тий яг тийм. Одоо нэлийн халуун сэтэв те яг өнөөдөр халуун сэтэв болж байгаа. Энэ гал халуун сэтэв өнөөдөр хэдүүлээ ярина. За 2026 оноос өмнө бол ер нь бол хөгжүүлэлт гэдэг зүйл. Одоо би ч одоо компьютерийн шинжилгээ хүн код чинь тий янз бүрийн одоо програм хөгжүүлнэ. Тэнгүүт 2026 оноос өмнө бол энэ код бичих одоо энэ хөгжүүлэлт хийх гэдэг зүйл бол маш тийм хүнд хэцүү, маш олон програмуудыг ашигладаг, маш олон одоо ийм вебсайтуудаар хийсдэг тий. Тэгэл ингээл янз бүрийн асуудлуудыг туршиж үздэг, болохгүй, бүтэхгүй, зөндөө их стресстэй, зөндөө их цаг хугацаа авдаг ийм ажил байдаг байсан. За яаж л тий компьютер дотор бол дор хаяжл нэг 5-аас 10 програмыг бол нээсэн байждаг тий. Нэг код эдитлдэг, альсгүүл нэг тушаал өгдөг, браузер, веб браузер юу гэдгийг эсэм бусны баахан аппликейшнууд дунд ингээл хөөцөлтэй. За тэгээ ганц мөн веб браузер дотор л гэхэд одоо хэдэн 100 ширхэг тааб нэгтсэн тий. Тэгэл тэд нэг асуудал шийдэх гээл тэр дунд нь төөрсөн ингээ явж идэг. Тэгэл Google-с нэг юм хайгаал ингээл нэгээр нь ороод уншаал нөгөөтэн дээр нэг юм худлаа үний юмнууд гарч ирээл айгуул бол нэг юм сурчлага энтер гарч ирээл тий. Айгуу түүхтэй. За нэг иймэрхүү байдлаар бол бид нар нэг 2026 оноос өмнө бол компьютерийн шинжлэх ухаанчт нэг код модо хөгжүүлдэг байсан. Тий, нилээ одоо хүн төстэй. Одоо хүн л юм да. Тэгээ хүн харахад бол 90 цоогоор юм дотор л ингээл баахан юм шивэл ингээ тий. Юу олж байгаа уншиж байгаа гэдэгт мэддэггүй баахан коднууд донд ингээл ухаал ингээ сууж идэв байсан. За тэгээд энэ байдал бол 2023 он гараад нэлийн хөөрхөн болсон. Юу болсон бэ гэхээр одоо бид нар санаж байгаа. ChatGPT гэдэг юм гараад ирж байгаа. ChatGPT бол бидний нэг Google-ээс хайдаг веб браузероор янз бүрийн юм хөмлөө ороод ингээд хайгаад ухаад ингээд төнхөд явдаг ажлыг маш их хөнгөвчлж өгсөн. Одоо хүмүүс бол санаж байгаа бол те бид нар Google-тэй болоод ихэлсэн. Шууд ChatGPT-гээс асуудаг болсон. Тэнгүүд манай хашир бол те асуултанд хариулчихна. Янз бүрийн харилцаа яриа өрнүүлчихнэ. Миний одоо ямар хэлээр бичээс үл шалтгаалаад тэр интернетэд байгаа эсвэл одоо надад хэрэгтэй хариултуудыг хэлцдэг. Миний кодыг бичээд өгчдөг те иймэрхүү болсон. За тэгээд ажил бол нэлээд хөнгөвчж байгаа. Гэхдээ л би тэр тунд ингээ байх хэвээр.
хിവэрэ те одоо жишээлбэл яа тийм за нэг асуулт бол надад код өглөө. За тэгвэл би тэр кодыг нь хуулаад те ажилуулах хэрэгтэй. За ажилуулгууд алдаа гарна. Алдааг нь буцаад ChatGPT өгөн те. ChatGPT за окей. Наад чинь бол ийм ингээд засчихгүй дахиад тэрийг нь олж тавина гэдэг ч юм. Иймэрхүү тэнийг юмнуудыг одоо гар маягийн те ажлуудыг одоо залхуутай бүр л одоо залхуутай ажиллах гэдэг шүү дээ те. Гэтэл би нэг юм браузер дээр баахан тап мап нэгээл ингээд хунтаал ингээд явж явах. Тэгээ янз бүрийн вебсайтуудыг энэ вебсайт нь яадаг чинь тэрнийг pop-up гарч ирэл сурчлага гарч ирэл тэр мөр бол бүгд байхгүй болсон. Одоо ерөөсөө л браузер дээр ганц одоо ChatGPT-ийн тап байж хат болчихно те. Тэрнээс асуугаал ингээд явчих. Цаад чинь бол миний өмнөөс бүх браузероор, бүх интернетээр, бүх Google-ээр хийсэх асуудлуудыг бол ингээд хийгээд өгчдөг. Амар болж байгаа. За тэгээ 2026 он гарсан. За энэ бол ерөөсөө бүүм болж байгаа. Код бичдэг хүмүүсийн хувьд одоо энэ програм хангамж хөгжүүлэлт хийдэг компаниудын хувьд дэлхийд даяар те чинь бүр ингээд айхтар том тесрэлт болсон код бичдэг агентууд яг одоо жинхэнэ кодыг бичиж эхэлсэн. Жинхэнэ кодыг нь одоо те бүтээгдэхүүний төвшний яг одоо ашиглахад бэлэн одоо яг л одоо жинхэнээсээ хөгжүүлэгчийн юм туслах агент болж хувирсан. За ингэснээр бид нар яаж чинь түрүүний бүх ажлуудыг чинь бүгдээрингийн одоо хиймлээ явахантай ийм агентууд хийх боломжтой болж байгаа. За тэгэхээр энэ агентууд яг юу хийдэг вэ? Яаж ажилтдаг вэ? Яг юу юм бэ гэдэг талаар одоо хэдүүлээ сайхан ярилцъя. Тэгээ бүх одоо компаниуд бол AI-аар л бүгд кодуудаа хөгжүүлэлтүүд хийдэг болсон. Бүх программистууд бол одоо компьютергүй тий янз бүрийн кодинг агентгүй бол ерөөсөө одоо явахгүй тий бусдаа хаягдана ол хаягдана. Одоо амар юм болж байгаа. За агент гэж юу юм бэ? За агент гэдэг бол ерөөсөө нэгдсэн тодорхойлт байхгүй юм зүйл. За тэгэхээр яг хамгийн түгээмэл тодорхойлтыг л одоо дурдъя л да. За prompt бичгийг л зөвхөн хүлээгээ сууждаг одоо бидний өмнөх тэр те чат ботууд гэдэг байгаа шүү дээ. Одоо жишээлбэл ChatGPT мэт чинь бол чат ботууд. Энэ чат ботууд яадаг вэ? Тэр prompt бичгийг хүлээгээл бичдэг. Нэгээс нь асуулт асуухыг хүлээгээ бичдэг. Тэгвэл агентууд бол ерөөсөө тийм код бичгийг хүлээгээ суудаг. Өөрсдөө бие дааж ажилдаг. Тий. Тэгээд одоо энэ код бичиж байгаа чинь одоо надтай харилцаа ярьж байгаа чинь бол зөвхөн тухайн орчин дотор л байгаа тийм шүү дээ. Өөрийнхөө орчин дотор байгаа. Тэгвэл агентийн хамгийн том тодорхойлолт бол ерөөсөө хамгийн түгээмэл тодорхойлолт бол гадаад бодит орчинтой харилцдаг байх хэвээр. Одоо тийм орчноо мэдэрдэг. Одоо орчиндоо одоо үйл хийдэг. Үйл хийгээд нөлөөлдөг юм байна гэсэн үг. Тэгэхээр одоо ойлгомжтой байна уу тийм. Зүгээр ингээд байж идэг биш. Харин гадаад босож яваад тийм. Яг үнэ тий. Одоо яаж мэдэрх юм? Камераар мэдэрдэг гэсэн үү? Яаж мэдэрдэг гэсэн ямар нэгэн байдлаар гадаад орчныг мэдэрч чаддаг. Сенс хийдэг тий. Сенсорүүдтэй тийм байх. Мэдрэгчтэй байх хэрэгтэй. За тэгээд дээрэс нь ямар нэгэн байдлаар тэр гадаад орчинд буцаад нөлөөлдөг юм үйл хийж чаддаг. Ийм байх хэрэгтэй. Тийм шиг байх хэрэгтэй юм биш тий. Тийм байна. Яг үнэ. За тэгээд өөртөө засах байдлаар бие дан шийдвэр гаргаж чаддаг байх хэрэгтэй. Нэгсэндээ нэгэн асуугатаг гацчихдаг биш. Энийг хийж болох уу гэж асуухаар өөрөө биетэйгээ шийдвэр гаргаад ингээд цаашаага үллээ хийгээд гадаад орчинд нөлөөлөө явж чаддаг. Хиймэл явахантай байх хэрэгтэй тийм. За ерөнхийд нь хэлэх юм бол нэг юм давталтай байгаа юм л да юм хязгааргүй давтал. За тэр нь бол зоригтой байх хэрэгтэй. За тэр зорилгынхоо төлөө одоо ямар нэгэн тэр зорилготой хүрэх төлөвлөгөө гаргаж чаддаг байх хэрэгтэй. Янз бүр тийм үйлдэлүүдийн дарааллыг гаргаж чаддаг гэсэн үг тийм. За тэгээд тэр үйлдэлүүдээ хийж чаддаг байх хэрэгтэй. Тэр үйлдэлүүдийг хийсний дараа тэр нэг бодит орчин чинь одоо эргэн тойрны орчин чинь өөрчлөгдөнгүүд за миний зорилго биелсэн үгүй юу гэдгийг шалгаад за зорилго биелээг айлсгал нөхцөл байдлын өөрчлөлт төр гарсан байх юм бол зорилгоо одоо дахин тодорхойлоод тэгээд дахиад энэ зүйлээ ингээд эхнээс нь ингээд давтаад хийдэг. Иймэрхүү төрлийн луп дотор ингээд явж идэг. Иймэрхүү зүйлийг хийлээ. Би бол одоо агенттай бол уучраагүй байгаа юм байна тэгвэл. Киноноос зүүн харсан юм байна. Гэхдээ агенттай уучрсан юмнууд бас байгаа. Одоо тодорхой болох заяа. За тэгээд тодорхой тийм давтамжтай эсвэл тодорхой тийм тогтоосон цагтай альсгүй ийм тогтоосон ийм нөхцөл байдалтай орчныхын нөхцөл байдал нь бий болонгууд үүсэнгүүд ерөөсөө өөрөө цаг нэрэнгүүд ч юм уу те давтагдах одоо тоо нэрэнгүүд гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар өөр бас ирээд өөрөө ингээд үйлчлэгээд явах боломжтой ч чадамжтай роботоос орчих юм уу роботоос орогч одоо чи одоо тоосор гэж хэлэхгүйгээр одоо өөрөө ингээд за одоо нэг тоосоос орчих гэдэг тий тоосоос орчих гэдэг ингэ явдаг. Одоо ер нь бол сүүлийн тоос орогчууд нь тийм болчлоо шүү дээ. Байж байгаа. Тийм орчноо мэдрээ байж байна. Үгүй бол чи өглөө болгоо 9 цагт. Үгүй бол өдөрт нэг тэ 10 минутын дараа болгон тэ
дуусчаад дахиад 10 минутын дараа дахиад тоосоо соруулж байгаа гэх юм бол чи агент болчихж байгаа байхгүй тий. Өөр ингэ бас. Тэгвэл нөө ChatGPT чат ботууд ч юм болохоор яадаг вэ гэхээр намайг ингээд юм асуугаад л хүлээгээ байждаг. Тэр хүртэл бол намайг юм асуух хүртэл ерөөсөө өөрөө дор мэдэж ямар нэг юм шийдвэр гаргахгүй ямар нэгэн хариулт өгөхгүй гэсэн. За нэг юм ирэх. За ийм бэлэн байдалтай нөхөр байх хэрэгтэй байна. За жишээлбэл одоо түрүүн хэлсэн шүү дээ. Чатбот гэдэг бол промпт бичгийг хүлээгээд байж байгаа юм зүйл. Зөвхөн хариулдаг, одоо харилцсан ярилцдаг. Тэрнээс шул одоо ингээд хариулаад зогсож чинь тэгээ болоо. Тэгээ өөр ямар нэгэн байдлаар бол тэр тэгээ өөрөө сэрээд гадна орчныг мэдрээл те. Ингээл үйлдэл мөл хийгээл ингээл би та шийдвэр гаргаад автономт энэ тэр тийм байхгүй. Тэгэхээр чатбот нэг иймэрхүү. Гэтээ цаана бол хиймэл ажиллаж байгаа. За хэл бол хэл. Одоо энэ том хэлний загвар гэдэг те LLM. За LLM гэдэг бол ерөөсөө ямар ч хэлийг ямар ч хэл рүү хөрвүүлнэ, ямар ч хэлийг ойлгоно, ямар ч хэлээр хариулна. За тэгвэл том хэлний модель бол олон улсын хэлээр ярихаас гадна өөр одоо програмчлалын хэлээр ч ярьж чадна гэдэг байгаа шүү дээ ер нь бол тий. Тэгэхээр програмчлалын код бичиж чадна, төрөл бүрийн юм хийж чадхаас гадна энэ хэлнүүд дотор болохоор ийм үйлдэл хийдэг хэлнүүд гэсэн байдаг. За жишээлбэл компьютерийн command-ийн prompt гэж байдаг. Command prompt гэдэг бол ерөөсөө би компьютер тушаал өгдөг ийм зүйл байхгүй. Терминал, CMD гэх янз бүрийн ийм програмууд байдаг. Тэр дээр бол би компьютертэй чи одоо ингэ чи одоо тэг чи одоо унтар чи одоо ийм асаа унтраа энийгээ бол тэрийг зас энийгээ тий тэдэн цагтдаг ингээл ингээд тушаачдаг энэ зүйлийг бол терминал CMD одоо command-ийн prompt гэж хэлдэг. За тэгвэл энэ компьютерийн command-ийн prompt дээр өгдөг юм тушаалын хэл гэж байдаг. За жишээлбэл shell гэж хэлвэн, bash гэж хэлвэн, PowerShell юу гэдэг CMD энэ төр гэдэг янз бүрийн хэлнүүд байгаа. Энэ хэлнүүд ч гэсэн бас хэл байхгүй юу? Large language model буюу одоо энэ том хэлний загвар гэдэг бол энэ хэлнүүдийг гэсэн буюу компьютер төгөх тушаалуудыг нэгсэндээ компьютер дээр үйлнүүдийг хүртэл хэлээр одоо тушааж чадна гэсэн. Тэгэхээр бол чадамж нь бол байгаад байгаа үстэй. Хэлний загвар бол компьютерийг өдөрдөж чадах байхгүй. Тийм, ийм чадвартай. За тэгэхээр ерөөсөө энийг л хийлэгдэх болгоод одоо компьютерийн терминалтай холбоол орхичин. Тэгвэл за чи наад би чамд энэ компьютерийн терминал холбогдсон байгаа шүү. Чи тэг өөрөө мэдээд наадхан дээрээ ямар нэгэн байдлаар энэ компьютерийг удирдаад ингээ яваараа гэх юм бол ингээл агент. Тэ эйжент гэсэн. За энэ эйжент бол тест янз бүрийн юм хийж болно. За компьютерийг бол бүрэн удирдах боломжтой болж байна те. Файлыг уншиж чадна. Хайж чадна. Тийм. Одоо ерөөсөө тэр LLM чи өөрөө надтай харилцахгүй гэсэн. Би бол өмнө нь чатбот байхад нь бол би энэ компьютерт ямар тушаал өгөх юм ийм тушаал өгөх юм би тэрийг нь хуулж тавиал тушаалын command prompt дээр нь тавиал те. Гарсан үр дүнгийн буцааж өгвөл ан чи алдаа гарчлангууд ингэж засаа тавь гэл ингээд би ингээд дунд ингээл байждаг гэсэн бол энэ хоёрыг уулзуулаад хийчихэж байгаа байхгүй. За та хоёр өөрсдөө уучраа бол тий. За чи шууд энэ л үг. За хариултаа. Чамд одоо чиний одоо гаргаж ирсэн бүх юм чинь бол энэ компьютер тушаал болж орно шүү. Тийм болохоор чи надад зориулж ш компьютер зориулаад одоо ингээд бүх юм хийгээрэй гэд ингээд хэлчихнэ. За тэгвэл тэр чинь янз бүр юм хийж чана. За файлуудыг хайж чадна. Файлууд дотор ямар нэг өгдөл хайж чадна. За тэгээд тэднийг одоо уншиж чадна, ойлгож чадна, засварлаж чадна, өөрчилж чадна, тий. Энэ компьютерийг бол бүрэн өөрчилж чадна. За дээрэс нь програм ажилуулж чадна, удирдах чаддаг програмуудаа удирдах чадна, код үчиж чадна, хөгжүүлж чадна, гадны системүүд рүү хандаж чадна, интернетийг ашиглаж чадна, бүх юм хийж чаддаг ийм агент болж байна. За ерөөсөө л ингээл агент байхгүй юу юм. Тэр чинь гадаад орчин гэдэг бол заавал одоо тий энэ гадаад орчин энэ температур айлсгүй одоо энэ юм байх албагүй. Энэ компьютерийн доторх одоо файлын орчин байж болно, интернетийн орчин байж болно тий. Энэ орчингуудтай харилцдаг. Одоо ингээд өөрөө ингээд тий мэдэрч чаддаг, хайж чаддаг, тэгснэ тэрийг өөрчилж чаддаг, үйлдэл хийж чаддаг тий ийм агент болчих чинь гэсэн. За тэгэл тэрнийг аваачаа за чи 9 цаг болгон тий интернетээс мэдээ хайгаад тий надад товчлол хүргээрэй гэл тушаачхад бол тэгэл өглөө гинт 9 цаг зэрэл гэлс интернетээс юм хайгаал ингээл компьютер ч өдөрт ингээ авчдаг. За багажууд гэж байдаг. Агентийг бол агент болгож байгаа. Одоо хиймэл оюуныг LLM-ийг тий одоо сая компьютерт ингээд холбочлоо. За тэгээ яв гэдэг асуудал гарч ирнэ. За энэ дотор багажууд гэдэг түүл гэж юм гарч иж байгаа. За хүн төрлөختөн бол амтнаас бас нэг том ялгардаг юм. За хүн биш л та. Гэтэл ер нь бол хүний хамгийн том амттаас ялгарч чадчих байгаа юм бол багаж ашигладаг байхгүй юу? Ер нь багаж ашигладаг бол хүн бол ингээд бус амттаас тасраа авчлаа шүү дээ. Зарим амттууд бол ингээд бүр ингээд примитив буюу нэг юм анхан шатны хэмжээнд л багажийг ашиглаж чаддаг. Одоо тэр үед л орно чинь хэрэг бол чулууг ингээд осроо хийгээд чулууг багаж болгож ашиглаад байна шүү дээ. Гэтэл хүн бол одоо энэ багаж ашиглалтаар бол онцгой. Тэгэхээр энэ чатботод даваачаад энэ агентд даваачаад багажийг нөхөх хэрэгтэй. Энэ багажийг ашиглаад энэ агентууд өөрийн гэсэн одоо бүх үйлдэлүүдээ хийж чаддаг тийм иймэрхүү гадаад орчинтойгоо харилцаж чаддаг юм байх хэрэгтэй. За жишээлбэл одоо тэр консоль терминал дээр
тушаал өгч чадж байгаа чинь багаж авахгүй нэг төрлийн багаж гэсэн. За жишээлбэл анх одоо ChatGPT гарч ирэхэд бол санаж байгаа бол те миний мэдээл 2001 оны одоо интернетийн мэдээлэлээр хязгаарлагдаж байгаа гэд тэрнээс хойш мэддэггүй байсан байхгүй. За тэгвэл нэг хэдэн сарын дараа бол ингээд гарч ирээд веб GPT гэдэг юм гарч ирсэн. Одоо хүмүүс л нэг сайн мэдгүйсэн цааталт нь ажиллаж байгаа. Одоо өнөөдөр яадаг вэ гэхээр би нэг юм асуунгууд ерөөсөө миний сургалтын хөдөлт 2001 оноор хязгаарлагдсан гэхгүй байхгүй юу. Зүгээр шууд өөр интернетээ сайн гэсэн үг. Интернетээс хагаад бүх илэрцүүдийг олж уншаал миний хариултыг шууд одоогийн нөхцөл байдлаар өгч байна. Ингийн тулд энэ чат ботод юу хэрэгтэй вэ гэхээр багаж хэрэгтэй байхгүй юу. Тэр багаж нь одоо жишээл Web GPT гэдэг багаж бол анх байсан. Одоо бол бүр сүүл рүү амар болсон ба браузер юусэн тэр гэдэг браузер ашиглаж чаддаг энэ төр болсон. За Web GPT-г ашиглаж чаддаг болсноор яг нөгөө түрүүн интернет рүү ороод Google руу ороод тэгээд миний асуултын дагуу хайлт хийгээд илэрцүүдийг нь уншаад тэгээд надад хариулж штэ. За тэгэхээр 2001 оноор хязгаарлалт болчихлоо. За энэ бол багажуудын нэг жишээ. Тийм байна. Тий. За браузер юус гэдэг байгаа. За браузер юус гэдэг бол маш сонирхолтой зүйл болохоор хоёлаа төр амс хийнгээ хэсэг хугацааны дараа хөргөлжлүүлээ. За энэ хооронд бол хэдүүлээ хамтран ажиллагч байгууллага танилцуулнаа. За хамтран ажиллагч байгууллага маань бол Эгүүнэ оюун болон Болорсофт байгаа. За Эгүүнэ оюун компани бол бидэрт бол Эгүүнэ чат гэдэг сайхан зүйлийг өгсөн бол Болорсофт компани бол бидэрт Болор дуран гэдэг сайхан зүйлийг өгсөн. Тэ? Болор дуран гэж одоо юу вэ гэдгийг бол надаар хэлэлдэг хүмүүс бол сайн мэдж байгаа бах. Одоо бидний сайн мэддэг Кирилловичийн spell checker буюу үг үсгийн алдаа засдаг ийм програм баг. За энэ програм бол ерөөсөө бидний одоо энэ маш хүнд хэцүү Кирилл үг үсгийн алдаа гэдэг зүйлүүдийг те энэ чинь бид нар алдаагүй бичих баг боломжгүй зүйлтэй 68 үг үсгийн алдааны дүрм мөрөм тэгээд тэр янцгай үгнүүдийн цээжлээ сууна гэдэг бол маш хэцүү тийм зүйл баг. Тэгвэл бид нар өнөөдөр бичих хэрэгсэлтэй бичиг баримтын ийм зүйлүүд бол өдөр бол тутам тоолгардаг тий хууль гэрээ юу гэдэг өөр тий зүгээр одоо фейсбુક тэр зүгээр нэг пост авахд хүртэл бидэрт Кирилл бичгээрээ зөв алдаагүй сайхан бичих шаардлага үүсдэг. За тэр доор нь орж ирээд наадах чинь бичин гээд ороод ирж байгаа хүмүүсийг байхгүй болгох юм тулд бид нар болор дуран ашиглах хэрэгтэй. За болор дуран бол ерөөсөө одоо бид нар ингэдэг Word, Excel meeting одоо офисын програмуудаар суулгаад ерөөсөө интернетгүй хүртэл ашиглах боломжтой байдаг. Заавал бид нар spell check юм байна гэдэг сайт руу ороод халбгүй. За тэгээд Word дээр суулгацсан багт бол бидний тэр бүх документууд жишээлбэл одоо хичнээн урт байсан чамаа авахгүй те одоо бидний эрдэм шинжилгээний ажил байж болно гэрээ контракт байж болно энэ бүх зүйлүүдээ бид нар зөвхөн тэр болор дурангаар тэр Word дээр өгдөгсөн Excel дээр өгдөгсөн түрхгээ шалгуулчихна. За тэгээд эдгээр чинь доогор нь улаанаар зураа явуулчихна. Дээр нь дарангууд 150 сая үүсмэлүүгийн сан дотроос энэ үг чинь ямар үг байж болох вэ гэдгийг хамгийн өндөр магадлалаар нь одоо гаргаж ирж санал болгоно гэсэн. Тэгэхээр бид нар энэ үг алдаатай байна гүнгүүтэй тэгээ алдаагүй бичих гэдэг шаардлагагүй. Яаж өчтөм бол тоо гэдэг шаардлагагүй. Дээр нь дараал нэрээ инштэй гэл ингээл сонгоо авчихна гэсэн. Айгүй амарх. За тэгэхээр энэ болор дуран гэдэг програмын одоо лицензийг худалдаж авъя гэх юм бол бид нар PC Mall дээр очиод хямдралтай үнээр худалдаж авах боломжтой. PC Mall дээр очисаар хямдралтай үнээс гадна ийм бодит бит ийм физикал ийм лиценз байгаа тийм барьж болдог гартаа ярьж болдог жинхэнэ лиценз жинхэнэ юм одоо бодит лиценз одоо нөгөөх нь онлайн жинхэнэ л дээ онлайн лиценз гэсэн байгаа тийм онлайн лицензийг авахыг хүсэх юм бол spell check segment гэдэг сайт руу ороод бас авах боломжтой. Гэтэ PC Mall руу очиод авахыг бол зөвлөж байна. Ягаад тэгэхээр тэнд бол хямдралтай байгаа. За өөр нэг сонирхолтой танилцуулах бүтээгдэхүүн бол Kimo гэдэг хиймэл оюун дээр суурилсан одоо монгол бичиг рүү хөрвүүлдэг Кириллийг монгол бичиг рүү хөрвүүлдэг ийм сайхан аппликейшн байна. Хиймэл оюун дээр суурилсан. За монгол бичгээр бичихэд бол бидэрт маш олон асуудал тулгардаг. Фонтны асуудал байна. Одоо засварлагчийн асуудал байна тий. Одоо энэ жил бүх л эдитерүүд ингээл баруунаас зүүнээс баруун тийш ингээл дээрээс доошоо ингээд бичиж хагаад манай монгол бичиг яг эсэргээрээ шүү дээ тий. Дээрээс доошоо тий. Одоо энэ чинь ингээд хөвтүүлчлээ гэж бодоход бол яаж л энэ чинь баруунаас зүүн тийш энэ төр гэд юм арай хэрэг юм бохгүй манайхан чинь бол тий. Тэгвэл ийм зүйлийг яаж эдит хийх хөвгд бол ер нь програм дээр компьютер дээр маш төвөгтэй байдаг. За тэгвэл энэ асуудлыг шийдсэн. За тэгээд дээрэс нь монгол бичгийн одоо гар гэж байгаа шүү дээ. Тэгээ гарын дээр ямар товч зарахаар аль монгол бичиг юм гарч ирэх үү. Дээрэс нь одоо тэр нэг фонтнууд гэдэг асуудал бүх асуудлыг шийдсэн. Одоо өнөөдрийн бидний монгол бичгийн хэрэгцээ шаардлага хууль одоо тэ хүчний энэ хууль хүчнийг нь хуулийн шаардлага үүсэж байна. Ас дээрээс нь одоо бидэрт орчин үеийн одоо маркетингийн шаардлагууд үүсэж байна. Монгол бичгээ бас хүндэлдэг, эрхэмлдэг ийм хүмүүст бол тэ интернет компьютер дээр ингээ бичих гэсэн чинь болохгүй байгаа. Энэ бүх асуудлуудыг шийдсэн Kimo гэдэг химлээ яваан дээр сорилсан аппликейшн байна. За энэ аппликейшн бол ерөөсөө кириллээр өвччихээ. Тэгэл ерөөсөө тэр чинь
монголч руу хөрөвчин. Бид нар тэр монголчийн үг нь ямар байдаг гэдгийг, дүрм нь ямар байдаг гэдгийг, яаж бичдэг гэдгийг, ямар програм суулгах уу гэдэг бүх асуудлууд шийдээд гэсэн болохоор Kimo гэдэг аппликейшнээр монголчтой холбоотой бүх асуудлаа шийдэ гэж байна. Үнэхээр гайхалтай. Энд чинь бол өстой жинхэнэ нөгөө нэг их оронч тий одоо хэл бичгийнхний боломжийг олгоод өгч байгаа. Тэгэхээр яг энэ Монгол улсын газар дэвсгэр дээр байгаа албан байгууллагууд бол надад заавал ашигламар санагдаж байгаа байхгүй юу? Тэднийхийг бол ер нь мэднэ. Одоо бид нарт нөгөө монгол бичгээрээ бичиж энтергээд уриалаад идэг. Гэхдээ нэг юм хоос ураа шиг болоод ягаад гэвэл Unicode юмнууд нь одоо хасаг нь түүл нь байхгүй байхаар хинч ашиглахгүй шүү. Тий баг чинь байхгүй байх чинь. TikTok одоо юмн дээр ч юм ингээ орж ирэх боломжтой бол хүмүүс ашиглая шүү дээ. Яг үнэ. За баярлалаа. Маш баярлалаа. Тийм шүү. За энийг авахын тулд бол бид нар Kimo-цэг MNGL Cygnet гэдэг вебсайт руу ороод бид нар бас онлайн лицензийг авч болно. Үгүй бол миний зөвлөхөөр PC мол руу очоод хямдралтай үнээр бодит лицензийг авчих боломжтой. PC мол Kimo гэж зөвлөхөр л бол. Яг байна. За ингээ хэл соёлоо хамгаалж байгаа техник технологи ертөнцид хамгаалж байгаа Эвгүн оюун болон Болор софт компаниудаа маш их баярлалаа. За одоо нөгөө нэг түрүүн веб GPT гэдэг зүйлийг анх бол ашиглаад энэ төр чинь нөндөө бид миний сургалтын өгөгдөл дотор алга гэдэг энэ асуудал бол игнэг чийдсэн байдаг шиг орчин үед бол браузер юус гэдэг маш том багаж гарч ирсэн. За энэ багаж бол маш том давуу талуудыг олгодог. За ер нь бол agentic browser ч гэж нэрлэдэг. Агентийн одоо веб хөтчих юм уу те иймэрхүү зүйл гэсэн. Ер нь л веб интернетийг ашиглах боломжийг агентэд буюу хиймэл оюунд олгож байгаа ийм зүйлгээ ойлгож байна. За ерөөсөл одоо бидний веб ашигладаг браузер гэсэн үг шүү дээ тийм браузер. Адилхан л браузер юм байна тий. Яг адилхан. Яг адилхан браузер. За одоо Chrome гэдэг одоо бидний браузер байна. Firefox гэдэг тийм бүгдээр ингэ ашиглах боломжтой. За тэгэхээр ерөөсөө хүний ашиглаж чаддаг бүх вебсайтуудыг хиймэл оюун ашиглах боломжтой болчихсон. Гэхдээ энэ дээр бол зөвхөн те зураг танилт тэгээд хулган гар ашиглах иймэрхүү боломжуудыг нээж өгсөн баг. Ингээл ерөөсөө хүний хийж чаддаг бүх үйлдэлүүдийг интернетээр хийнэ. Бид нар браузер нээсэн багт баг юу хэсэг хийдэг үлээ лээ. Өөр програм баг бид нар тэрийг вээдгүй шүү дээ. Тэ? Бид нар Facebook руугаа орчин, mail руугаа орчин, одоо Word руугаа сүүлийн үед хүртэл орж जैन тэ. Одоо ингээд ер нь бол браузер дээр, веб дээр, интернет дээр одоо бүх зүйлийг хийж болдог болсон. За тэгэхээр энэ браузер use гэдэг багажийг ашиглаж сурсан энэ агент бол бүх зүйлүүдийг л хийн гэсэн үг. Тэ? Тэгэхээр үнэхээр гайхалтай юм зүйл баг. Тийм. За энэ браузер юусыг ашиглаад бол ерөөсөө интернетээс юм хайх. За веб аппликейшн одоо веб аппликейшн одоо манай төр засгийн ч юм уу одоо янз бүрийн юм аппликейшнүүд төрөл бүгдээрээ вебээр ашиглах боломжтой байж байгаа. Тэднийг бүгдээр ашиглан Facebook, Google, Twitter-ыг ашиглан, Office-ийн програмуудыг ашиглан, банк санхүүгийн програмуудыг, банкны аппликейшнийг ашиглчихна. Гайхалтай энэ бол тий. Гэхдээ нөгөө нэг банк санхүүгийн програмууд бол ихэнхдээ энэ робот гэдэг юм шалгалт өгдөг болсон. Авдаг болсон. Гэхдээ тэрийг нь болохоор би робот биш ээ гэдэг ингээд агентууд бол ингэж давж чаддаг болсон байна. За энэ бол үнэхээр гайхалтай. За хүнс бараа бүтээгдэхүүн одоо юу гэдэг онлайн шопинг мопинг бүх юм хийж чадна. Миний өмнөөс бараа хайгаад өгч чадна гэдэг ч юм уу те. Юмны үн судлаад өгч чадна. Компаниудын дотоод системүүд төрөлдөг. Би одоо жишээд ажлынхаа систем руу орё гэж бодох юм бол одоо ERP системүүд энэ төр гээл байна те. Энэ бүх системүүдийг чинь бас удирдаад ингээд өөрийнх чинь өмнөөс те өөрөө чинь юм шиг одоо ингээд гар хөдлөж үзүр зарагдаад ингээд явчих боломжтой. Үнэхээр сайхан боолтой болчихсон юм шиг сайхан байна. Одоо нөгөө цагийн хуваар гаргаж сэдвүүлхий. За одоо тэр дэлгүүрээс тим авчаарай тийм ногоон хүмүүсийн ногоо жимс сонгоод ингээд захиалаад тетэн цаг төрүүлээрээ гээд би одоо заавраа өгөөд ингээд сайхан амар тайван баймаар авчи. Эдгээр чи одоо ингээд жоохон төөрөлтөө өрөөсөө тий нэг жоохон буруу зөрөө болохгүй бол одоо яг чат GPT дээр төсөөлөхөд гэхдээ ямар ч байсан одоо бид нар чатлахаас гадна одоо за энэ браузер руу наадхан дээрээ бүх юма хийгээрээгээд бүх онлайн бүх одоо ажлын юу гэдгсэн бүгдээр нийлгэж болж байна. Ер нь боломжтой. Үнэхээр гайхалтай тий. За төлбөр тооцоо хийлгэж болно, олон нийтийн сүлжээ ашиглуулж болно, одоо тий Facebook-ийг шалгуулж болно, notification-уудыг одоо тий ингээд товчлуулаад өгч болно, хариу өгчөж болно. За амар. Тий маркетингийн судалгаа хийчин тий альсгол одоо сурчлагаа хийгээд өгчин, имэйлүүдийг ч уншаад өгчин, зэгцлээд өгчин, хариулаад өгчин. Юу вэ? За иймэрхүү зүйл болсон. За энэ браузер юус? Зөвхөн браузер ашиглаад тий энэ агент юу хийж чаддаг болчихоо тий. За гэтэл одоо цаана компьютер юус гэдэг бас юм байна. Одоо орчин үед бол бүр амар болж байгаа тий. Ийм зүйл. Компьютер юус гэдэг бол ойлгомжтой. Браузер юус гэдэг бол браузер ашигладаг бол компьютер юус гэдэг бол компьютер ашиглана. За өмнө нь хиймэл оюунууд бол зөвхөн одоо энэ агентууд бол зөвхөн төрөүний тушаалын
prompt буюу command prompt гэсэн энэ юм компьютер тушаал өгдөг интерфейсээс терминалаас л үгүй ингэж компьютерийг тушаадаг байсан. За тэрэн дээр бол дандаа текстээр ярилцсан гэсэн. За тэгээ бүх команд тушаалуудын бүгдийн нөгөө нэг bash shell, эсвэл PowerShell яадаг гэсэн CMD гэдэг хэлнүүдээр бичнэ. Компьютер use гэдэг нь яаж байгаа гэхээр яг түрүүний браузер use шиг. Компьютерийн дэлгэцийг харах нүд өгчөж байгаа. За тэгээд энэ гар маус хоёрыг өгчөж байгаа. Ингээл болоо. Ингээд хүний компьютер дээр хийдэг, ашигладаг бүх юмнуудыг хийх, ашиглах боломжтой. За ингээд дуус тий. Зарим веб дээр ашиглах боломжгүй юмнууд байна тий. Энэ ийдэрчүүд бид нар заавал нэг аппликейшн програм суулгаж хийж ашигладаг байсан бол тэрийг ч надад ашиглаж байна. За тэгээд тэр компьютер чинь системийн төвшин браузер дотроос бол би компьютерийг үдирч чадахгүй байхгүй тий. Компьютер унтрааж чадахгүй, компьютер янз бүрийн програмуудыг хийж чадахгүй л энэ компьютер юус дотроос бол би компьютер бүрэн үдирт. Терминалын хүртэл орч чадахгүй юмнууд гэж байна тий. Тэгвэл тэр бүх юмнууд л орох боломжтой болчих. Chess.com руу ороод баг миний ранк компьютер өсгөө авах юм шиг тий. Наад чинь бол ингээд айгуу тийм буруу гэхдээ л одоо тийм боломжтой потенциалтай. За тусгаалan тийм ер нь бол тиймэрхүү юмнууд болчихж байгаа. Тий. Компьютер дээр л хийж чаддаг юмнууд бүгдийг нийтэн юу гэсэн үг вэ? Энэ бол ямар нэгэн тийм хязгаарлалт байхгүй гайхалтай зүйл. За энд бол сүүлийн үед бол чадвар гэдэг зүйлүүд байна. Багажаас гадна сүүлийн үед чадвар гэдэг юм гарч ирсэн. Skill гэж нэрлэдэг. За агент гэдэг зүйлийг судлаад айлсгүй агент гэдэг зүйлийг ашиглаа явж байгаа. Skill гэдэг зүйл гарч ирнэ. За skill гэж юу юм бэ гэдэгтэр ер нь бол багажтай төстэй. Гэхдээ тухайн багажуудыг ер нь яаж ашиглах вэ гэдгийг хүний хэлээр ингээд өгсөн юм зааврыг хэлээд байна гэж ойлгож байна. Нэгэсэндээ одоо тийм одоо ер нь бол тэр багажийг ашиглах хүний хэлний заавар. Жишээлбэл тэр төлөвлүүд бол заавал ийм програмчлал хэл дээр бичигдсэн ийм хэцүү юм байдаг байхгүй. Тэрийг бол заавал программистууд бичнэ, айлсгүй заавал код бичиж бичдэг бол энэ skill гэдэг зүйлийг бол би зүгээр л хэлээрээ бичиж байна. За жишээлбэл те хүн цагаа гаргасаа бол яах вэ гэдэг цаг агаар авдаг skill буюу одоо чадвар гэх юм уу те агентэд зориулсан чадвар. За цаг агарын мэдээ гэдэг ийм чадвар байлаа гэж хэлдэг л да. Тэгвэл тэр нь за чи ихлэ браузер use ашигланаа. За тэгээ браузер юусаараа чи ихлээд Google руу ороод тэгээд цаг агаар гэж хайгаад тэнгуүтээ одоо юу гэдэг гарч ирж байгаа тэр илэрцүүдлөө нь оронгуудаа за тэндээс одоо тэр температурыг нь олоод тэгээд Цельс рүү хөрвүүлээд тэгээд ингэж өгнө. Гэт ингээд зүгээр хэлээрээ бичиж чинь. Тэнгуүт л тэр чинь агент яг л заавар шиг уншиж байгаа л тэгэл бүх юм чинь дагаад хийчихэнгүүт ийм нэг юм чадвартай болчихж байгаа. За иймэрхүү чадваруудыг сүүлийн үед бол бүх том програмууд бол бүгд гаргаж ирдэг болсон байж байгаа тийм агентуудад зориулсан програмууд. Одоо Google гэдэг ч юм уу том газрууд бол бүгдээрээ одоо Gmail-ийг яаж ашиглах уу гэл тийм. Тэнгүүт тэр нь хүнд зориулсан биш. Хүнд зориулсан юм шиг харагдана. Ер нь ингээ хүн зориулаад ингээд өгцөн энэ текст чиг. Гэтэ тэр зааврыг бол хиймэл уншина. Тэгэл уншингуудаа имэйлийг яаж шалгадаг, имэйлийг яаж бичдэг, имэйлийг яаж устгадаг бүх юмнуудыг чинь одоо ингээд сураад чадварлуулад авчихна. За тэгээд тэр чадварыг ингээд ашиглангуудаа бүх юмнууд бүх имэйлийг чинь ингээд менеж хийгээд өгнө гэсэн үг байхгүй. За иймэрхүү зүйл. За иймэрхүү байдлаар одоо компьютер ашигладаг, браузер ашигладаг ийм чадвар мадвартай багаж ашигладаг ийм агентууд юу жишээлбэл хийж болох вэ гэхээр за жишээлбэл хувь хүнд зориулсан туслах байж болно. Хувь хүн болон компаниуд зориулсан те. За хувийн зохион байгуулалтыг хийдэг байж болно те. Жишээлбэл миний имэйлийг уншаад, календарыг уншаад, миний өнөөдрийн төлөвлөгөө гаргаад өгдөг. Тэ өнөөдөр би юу хийх вэ гэж агентаас өглөө болгон чи намайг сэрэнгүүдтэй миний юунуудыг өнөөдрийн төлөвлөгөө гаргаж өгдөг байгаарай гэдэг юм бол бүх өөртөө ч холбоотой газруудаас бүх өөртөө ч холбоотой энэ тэ цаг хугацаатай өнөөдөртэй холбоотой зүйлүүдийг нэгтгэж жагаад өнөөдөр та тэдэн цагаас тэдэн цагаас ингээд тэгтээ ингэхдээ тэгэрэг бүх юмуд ч гаргаад гайхалтай тий. За тэгээд санхүү одоо хувийн санхүүгээ болгож болно те миний мөнгө хаана хэдийг нь хадгалах уу хэдийг нь өрөх үү ямар хувьцаа худалдаж авах уу аль банкнда аль хадгаламжийг ашиглах уу аль кредитийг ашиглах уу ер нь энэ чинь ийм бүтээгдэхүүн ашиглал зүгээр юм шүү. Зээл авахтаа хаанаас авах уу гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйл. За төрөл бүрийн одоо тий мэрэгжил зориулттай иймэрхүү агентууд миний компьютер дээр ажиллаж байна гэсэн. Тэ менежер, санхүүгийн тий одоо нягтлан гэдэг өчнөө ийм дид имжчг өөрөөрсөн гэсэн мэрэгжилтэй ийм агентууд тэгээ өөрийнхөө сэрэг цагтаас ирээл өөрийнхөө хийх ажлыг хийгээл ингээл унтчихдаг иймэрхүү зүйлүүд болно гэсэн үг тий. За ийм одоо нэгэсэндээ би бол хувь компани болж байна гэсэн. Тэ хасаа гэдэг компани миний компьютер дотор манай ажилчид байдаг, амьдэрдэг тий. Тэгээд миний 24 долоо тэр компьютер асаалттай байж лээ. Би интернетийн хаанаас ч гэсэн тэр гэртээ байгаа компьютер руугаа тэр энэ бодлого бичиж чинь. Одоо тий агентууд руугаа. За чи ингэрээ тэгэрээ миний юмс тэр тийшээ гүйлгээ шилжүүлэг хийчээрэй энэ гээд бүх юмнуудаа айлсгал файлууд хийчээрэй. Миний ажлыг хийчээрэй энэ гээд тий. Тэр нэг Chess.com дээр миний ранкийг өсгөчөөрэй энэ гээд Chess.com хүртэл айгуул бол ийм скил гаргаад тавьсан байгаа нэг чадвар. Ингэж
юу тоглоно гэдэг. За арайч тийм байхгүй л. За иймэрхүү жишээлбэл юунууд байдаг. Одоо Open Claw гэдэг байна. Одоо маш алдартай. Ер нь бол энэ агентуудын маш том төсрэлтийг хийсэн юм. Одоо агентийн програм байж байгаа тийм. Агентик компьютер дотор бол юм агентик менеж хийдэг юм програм гэсэн үг. Химэл оюуны LLM-уудыг ашиглаад бүх браузер tool use одоо юу гэдгүүлээ нөгөө нэг tool-уудыг одоо энэ skill-үүдийг бүгдээр ингэ гаргаад өгчин. За дээрээс нь санах хогийн хийдэд өгчин. Өдөр сэрдэг, өглөө сэрдэг, орой сэрдэг, цагийн давтамжтай сэрдэг, нөхцөлөөр сэрээдэг энэ бүх боломжуудыг хангаад өгсөн иймэрхүү зүйл. Энэ бол ерөөсөө мөс хагалсан юм даа. За тэгвэл араас нь одоо Hermes гээ гарч ирсэн. За Hermes бол яг Open Claw шиг гэхдээ арай сайжруулсан илүү аюулгүй маялгүйгээд алийг сонгох нь бол тэр хүний дурын хэрэг байх. Маш олон юм зүйл байна. За энэ бол зөвхөн өдийг хүртэл бид нар одоо компьютерийн орчин дотор, интернетийн орчин дотор ажилладаг ийм агентыг яриад. За тэгвэл бодит орчин дотор, бодит орчлон дотор энэ ертөнц дотор, физикал ертөнц дотор ажилладаг ийм AI агент байх юм биш үү гэдэг ийм зүйл. За энэ бол ерөөсөө л easy Энэ бол ерөөсөө робот байхгүй юу? За тэгээ энэ роботуудыг л аваачаад ингээд агент болгочих юм бол одоо физикал agent болно гэсэн үг. За энэ physical robot агентууд гэдэг зүйл байгаа. Үйлдвэрт ажилладаг. Манай гэрт одоо тоос оруулж болно. Тэгээ одоо нэг муу тоос ордог тэр нэг агент чинь л агент ч гэсэн одоо тоос орогч чинь ухаант тоос орогч л өөрөө агент байхгүй нэг жоохон өөр ингэсэн ухаантай хүн бол ярьж барьдаг болчихвол за ямар ч интернетийн орчноор хязгаарлагдахгүй бодит ертөнцтэй харилцдаг болчин камер сенсор гэх мэтлэн мэдрэгчүүдээр дамжуулаад гадаад орчныг мэдэрч чаддаг за мотор ч юм уу спикер ч юм уу иймэрхүү зүйлүүдээр дамжуулаад гадаад орчинтойгоо харилцаж чаддаг ийм агентууд гэсэн үг за одоо ойлгомжтой зөндөө олон жишээ байгаа. Гэхдээ бид нар одоохондоо яг чиний хэлсэн шиг ийм зүйлтэй бол одоо ахнаа нэг хайхтар амьдрал дээр таарж үзээг байна. Гэтэ тун утахгүй ингээд тааралдаад эхэлнэ. Одоо энэ нэг тоос орогч шал угаадаг роботууд чи яриад эхлэх бах. Тэгээ удахгүй хөл ургаад яваад эхлэх бах. Тэгээ аяг тавуугийн чинь шанагыг чи угаагаад эхлэх бах. Тэгээ юу эсийг хийх нь вэ? Тэгээ үйлдвэрүүд ажиллана, компаниудад ажиллана, гадуур янз бүрийн ажил хийн. Юу л юу хийн. Тэгээд иймэрхүү агентууд бол робот агентууд байх боломжтой. За хоёулаа төр байжгаад цаашаа өргөлжлүүлье. За нэвтрүүлгийн хамтран ажиллагч Unitel компаниг одоо маш гоё нөлөөллийн аялыг хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр Unitel Group бол хэрэглэгчд болон олон нийтийн дижитал мэдлэгийг нэмэгдүүлж цахим орчны эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой үлгэртэл байдаг нэртэй нөлөөллийн аяныг одоо хэрэгжүүлж байгаамаа. Тэгэхээр энэ аяны онцлог нь бол кибер аюулгүй байдлын талаарх чухал мэдээллийг хүн бүрийн мэдих үлгэрийн түүхүүдтэй холбон ойлгомжтой бөгөөд сонирхолтой юм хэлбэрээр хөргөж байгаа явдал. За өнөөдөр цахим орчинд бол нөгөө амархан мөнгөтэй болох, богино хугацаанд өндөр ашиг олох, хөрөнгө оруулалтаа хэд дахин өсгөх, за бүр одоо тэр бүхэл одоо романтик залиланч гэж ах шиг бүр төрөл бүрийн нэр болцсон те. Иргэдэг залилан мэхлэх тохиолдол түгээмэл гарч байна. iPhone хожлоог бол ерөөсөө өдөр болгон гараад байлгаж өгдгүү те. Эсвэл ийм тийм юмны урьдчилгаа тэтийг явуулчвал 100 мянгаыг явуулчвал сая төгрөг өгөх гэж байгаа юм шиг те. За гэтэл яг бодит амьдрал дээр болохоор яг нөгөө нэг ийм амархан олдох баялаг гэж одоо байдаггүй байсан ч одоо нөгөөх нь дандаа нэг аюул дагуулж идэг тухай сасав дээр өмнө ярьжсэн те. Нөгөө мөнгө хоцсон хүмүүсийн хэдэн хувь нь үхтэгчлээ баг гинти орлоо. Тиймээс одоо энэ цахим орчинд мэдээлэл авахдаа их сурвалжаа сайтарт нэгтэлж хувийн мэдээллийн хамгаалан баталгаатай мэдээлэл тулгуурлаж шийдвэр гаргахыг одоо эргэн тойрныхоо хүмүүст эмээ өвөө нартаа бид нар чи янз бүрийн орчин нөхцөл одоо сум дүүрэгтэй ийм нөхцөлд амьдарч байгаа. Тэгэхээр тэрийн болгон нэг одоо залилсан хүмүүсийг шоолоо сууж авах бол сууж байх эцэс алга. Тэгээ хоёр тэгвэл ер нь одоо сануулгыг энэ түгээж байгаа хүмүүс ч гэсэн одоо нэг энэ арга нь бүр айгүй нарийн болоод байна те. Одоо нэг үсэг хоёрыг ингээ холбоо бичсэн байхад гэж харагдаад байна. Тэгээ одоо тухайн сайт шиг нь харагдаад байна. Тэгээд одоо нэг юм видео татдаг нэг юу татах гэхээр дээр нь ингээд хаан банкныхаа дугаарыг хийгээд байна. Тэгээд нөгөөх нь хийдэл одоо яадаг чинь. Гэх мэт одоо ийм асуудал дижитал залилан гэдэг зүйл бол одоо яг нэг өмнө карма хулгай одоо юу гэдгийг тэр зүйлтэй ингээ яг байраа солилцсон. Тэг өдрөөс өдөрт энэ бүр ингээд нэмэгдээд байгаа. Тэг эзэн холбогдогчийн олъё гэхээр нөгөө кибер аюулгүй байдал дээр чи ингээ дүүр хүм сууж идэг юм билээ штэ. Тэг олдохгүй нэг бол гадаад хүн байж идэг юм уу, AI байж идэг юм уу. Эсвэл одоо бүр ингээ гадаад суудаг монгол хүн ч одоо байж ах жишээний ийм асуудлууд ер нь тун их одоо эргэн тойронд толгомж байгаа учраас одоо өнөөдөр нь бас ингээ те сануулаад хэлсэн байхад маргааш хүн чинь одоо гинти юм хожвол чи залим биш үү гэдээс те санах магадлал айгүй өндөр байгаад.
За аяа хүмүүс минь те бие биеийн амьдтаа хайрлаарэ. Тэ хин нэгний галаа өөр төртлөө гэд битгий адалт зэмлээрэ. Тэ аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү. Тэ тэгэхээр одоо аав чинь хүртэл одоо ингэж бас гэгэрүүлж өгж байгаа Intel компанийнхантаа маш их баярлах хэрэгтэй. Одоо орчин үед бол хиймэл оюухантай агентууд ярьдаг болчлоо, сонсдог болчлоо. Уцаар яг л хүн шиг ярина те. Бүх юмыг яг тэр хүний хоолойг дуурайлгана, тэр хүний мэдээллийг дуурайлгана. Яг л жинкнээсээ тэр хүн ярьж байгаа юм шиг. Одоо бид нар бол те аяа бид нар өөрсдөө ч гэсэн ловер дөртөх магадлал их байна. Тэгэхээр иймэрхүү танин мэдүүлэх аян бол маш шаардлагатай нийгмийн чухал одоо тулгамдсан юм зүйл болж байгаа. Ийм нийгмийн одоо ажил хийж байгаа Intel компанитай баярлахаас одоо өөр яах вэ? Баярлаа. Маш их баярлалаа. За, агентэд нэг том асуудал одоо баг парадокс маягийн нэг юм үсэж байгаа. За, энэ бол ерөөсөө итгэл үнэмшил, эрх мэдлийн асуудал. За, автономт гэдэг байгаа шүү дээ. Одоо өөртөө засах бүрэн одоо бие даасан шийдвэр гаргах чадвартай гэдэг. За, тэгвэл энэ ийм байхын тулд юу байх ёстой вэ гэхээр маш хөндөр эрх мэдэл шаардлагатай байдаг. За жишээл бид нар бол компьютер гар утсандаа бол бүрэн эрх мэдэлтэй байна шүү дээ. Компьютероо бид нар доторх юмнуудын бүгдийг устгаж устгаж чадна. Тэ одоо эвдлүүлж чадна. Хүн бэлгэлүүл бэлгэлж болно. Яадаг гэсэн одоо бүх эрх мэдэл байгаа. Тэгвэл одоо би агенттай өгч байгаа. За агенттай ингээ бүрэн бүх эрх мэдлийн өгчвөл их угнал амар. Гэтэ эндээс парадокс нь юу дээр үүсээд байна вэ гэхээр тэр агент чи юу ч хийж магадгүй чинь итгэлийн асуудал үүсэж байгаа байхгүй те бас яачих ч юм бэлээ худлаа буруу ажиллах ч юм бэлөө альсвал хин нэгэн халдлага илэрх ч юм бэл одоо энэ орчин үед бол компьютерууд хичнээн мундаг ийм хамгаалалттай байлаа гэд би өөрөө хамгийн том цорхоо олдог байхгүй хүн өөрөө те би өөрөө компьютерийн пассвордыг хин нэгэн зүгээр өгчвөл эн чинь тэр компьютер нь хичнээн мундаг хамгаалалттай байгаа яах вэ тийм ээ тэр хүн бол өөрөө аюулгүй байдлын хамгийн том цорхоо байдаг тэгвэл одоо энэ агент яг ийм адилхан гэсэн. Тэгээ агент нь бол хүнээс оюу ухаан муутай байх юм бол эсвэл ямар нэгэн алдаа гаргадаг байх юм бол ерөөсөл энэ тэр компьютерийн хамгийн том эмзэг зэг болж байна. Нэг компьютерийн эмзэг зэг зөвхөн нэг хүн биш одоо өчнөө нэг бус те агентуудаар одоо ингэж нэмэгдэж байна гэсэн үг байхгүй. Компьютерийн аюулгүй байдал судраад байна гэсэн. За тэгэхээр халдлагууд, халдагчууд, хакерууд ингээ орж ирэх боломжтой болчихж байна. Нүгсүү онгорхой зүйл бий болчихж байна. Нөгөө бол юм алдаанууд хүртэл орж ирээд те миний компьютерийн бүх файлуудыг устгаж янз бүрийн хэрэгтэйнүүдийн алга болгочих хэрэгсэлтэй болж байгаа. За тэгэхээр эндээс үүсэж байгаа парадокс нь юу гэхээр бүх эрх мэдлийг өгчих хэрэг болдгоо. Гэхдээ нөгөө талд нь за тэгвэл ямар ч эрх мэдэл өгөхгүйгээр бүх хийх гэж байгаа үйлдэлүүдийг би зөвшөөрдөг байх юм бол тэр чи агент юусэн ямар хэрэг байх вэ те би дагаад зөвшөөрөл гаргаж чадахгүй энийг хийчихийдэх үү гэл те өглөө болгонгоо те би нэг интернет орчийдэх үү гэл те би нэг Google орчийдэх үү би нэг ийм хайчийдэх үү гэдэг ингээл лайтай байхгүй тэгвэл тэрний оронд би өөрөө хайцсан дээр байхгүй те за тэгэхээр ерөөсөө энэ яг парадокс нэгэндээ эрх мэдлийн хэтэрхий чанга өгж болтгоо хэтэрхий сул өгж болтгоо иймэрхүү асуудал байна. За тэгэхээр эрх мэдэл болон энэ итгэл үнэмшил одоо тэр агенттай хэрэг хитэж байна. За тэгээд хэрэг эрх мэдэл өгөх вэ гэдэг энэ тал дээр. Тэгэхээр одоо хангалттай гайгүй эрх мэдлийн өгчвөл тэ нэлийн гайгүй явчихна. Гэхдээ заримдаа ингээд нэг юм асуугаад гацсан байж гэн гэсэн үг. За гэхдээ чи бүх файлыг устгахдаа надаас эхлээд ядч төрүүлж асуугаараа гэдэг ч юм уу те. Тэр үед нь би зөвшөөрүүлж устгаараа зөвшөөрөхгүй бол бити устгаараа гэдэг юм бол нэг өдөр те нөгөө нэг агент чинь нэг юм асуугаад гаццсан. Тэгээ өөр юм хийж чадгаа байлцсан. Би тэгээ тэр командыг нь тухайн үед нь шүн асуудаг ч юм уу, амарч явхад асуудаг ч юм уу гэсэн бол тэгээд бүх өөр юм хийж чадахгүй ингээ гацсан байж байгаа магадaltaй. За тийм болохоор энэ эрх мэдэл, итгэл үнэмшлийн юм асуудал. За энэ дээр би нэстэ ганц юм асууч яа. Одоо надад сонио юм этгээд юм бодогдоод байгаа байхгүй. Энд чинь бие даасан өөрөө шийдвэр гаргах хэвээр тэг итгэл үнэмшлэн тэрэг ярьсан чинь энэ маань арай нэг юм шашны гаж урсгал шүтээд ингээ сонирн болцсон байж байгаа боломжтой. Яг үл. Тийм наа чи бол бүрэн боломжтой. За маш сайн ойлголоо. За бас өөр нэг асуудал байдаг нь болохоор санах хоо асуудал гэж байдаг. Санах хоо гэдэг бол угаасаа зөвхөн агент ч биш те зөвхөн хиймэл оюунч биш. Энэ бол компьютерийн асуудал байхгүй. Гэхдээ агенттерийн санах хоо асуудал жишээлбэл яаж гарч ирж байна. За LLM гэдэг бол одоо өөрөө интернетэд суралцсан ийм зүйл баг. Интернет дээр байгаа өгдлүүдийг нягтруулж одоо ингэж юу басан шахсан нэг ийм жижигрүүлсэн хөлбөрийг ойлгож байна. Интернетийн бүх зүйлийг бол санаж чадна. Тэгэхээр интернетийг ойлгож болох нь шүү дээ. Тэгэхээр интернетийг санаж байгаа. Гэхдээ контекст window буюу одоо нэг ярьж байгаа зүйлийн одоо жишээлбэл бүх интернетийн мэдээлэл байгаа ч гэсэн миний чатын мэдээлэл тэнд харах байхгүй шүү дээ. Би одоо дүнгиж одоо чатлж хэлээ гэж одоо сайн уу намайг хасаа гэдэг юм бол энэ хүнийг хасаа гэдэг юм байна. За дараагийн асуулт тэр намайг хэн гэдэг үлээх тэр одоо таныг ч хасаа л гэдэг үстэй гэдэг те. Ингээд санаж шүү дээ те. Тэгээ энийг бол контекст window гэж нэрлэдэг байгаа. Тэр тухайн одоо хиймэл оюуны
богино хугацааны санахаа гэх юм уу те нэг иймэрхүү зүйл гэсэн. Гэхдээ энд бол ингээл хэсгээл дуусчдаг. Одоо бидний компьютерийн хардвер буюу одоо энэ техник технологийн хязгаарлалтаар ингээд дуусчихна. За нэг 100 мянган токен айлсгүй 200 мянган 500 мянган 1 сая токен тэргээ те ингээл дуусчих. За тэгээд тэрэнд дүүрчих юм бол тэрнээс цаашаа өөр юм багтахгүй. За яг үнгээл ягтруулдаг янз бүрийн аргууд байгаа л да. Гэхдээ л одоо ийм хязгаарлагдмал санах хойтой. Урт удаан хугацаанд одоо миний тусламжийн дэлж бүтэн хоног ажиллана, 7 хоног ажиллана, сар ажиллана, бүтэн жил тасралтгүй ажиллах хэрэгтэй байтал дүүрчин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бол маш том юм хязгаарлалт болж байгаа тийм. За энэ хязгаарлалтуудыг яаж хийдэг вэ гэхээр жишээлбэл vector database энэ төргээл янз бүрийн арга байна л да. За тэгээд RAG гэдэг аргууд байдаг. Нарийн ширийн аргууд. Айлсгүй сүүлийн үед бол энэ Андрей Карпати гэдэг айгуу гоё юм санал болсон. LLM wiki энэ төргээд одоо миний тухай айлсгүй тухайн компьютер дотор хийгдэж байгаа ажлын тухай гэдэг ч юм уу. Одоо хийж байгаа даалгаврын тухай, ер нь миний үүрэг даалгаврын тухай тэр агентууд өөр өөртөө зориулсан Википедиа үүсгдэг. Википедиа гэх юм уу, вики л гэдэг юм л да. Энэ викийн яадаг гэхээр за нэг жижиг баахан файлууд хоорондоо холбогдсон л гэсэн үг те. За жишээлбэл ийм санахоо тэнд байгаа шүү гэдэг нэг юм жижигэн линк тавьсан. Тэрнлөө дараад за энэ санахоонууд дотор ингэж ангиллагдсан гэдэг хэд хэдэн линкүүд. Ингээл тэр ингээд хоорондоо ингээд холбогдсон ийм одоо викинуудыг ингээд хийгээд тэгээд дараа нь ажилдаа тэрийг ашиглаа явдаг те. Тэгээд санахоо дүүрнэ гэсэн асуудлыг шийдэх юм иймэрхүү. Knowledge graph файл байдлаар шийдмэд ингээд. За энэ санахоо асуудал бол маш том асуудал болдог. За тэгэхээр энэ санахоон асуудлыг за энэ эрх мэдэл итгэл үнэмшлийн асуудлыг аюулгүй байдлын асуудлуудыг бол шийдчихэж энэ агентууд бий болно гэсэн. Одоо тэр open cloud бол энийг шийдсэн баг тий. За энэс цааш бол токены зардал гэдэг юмыг бид нар заавал ярих хэрэгтэй. Хөө хиймэл оюунч бүх юм хийдэг болчлоо гэд бүх программистууд ажилгүй болоо тий. Бүх хүмүүс ажиллаа алдаад ингэсэн байхгүй. Токены зардал гэдэг бол ерөөсөө хамгийн том лонхны үе болж байгаа юм зүйл. За би нэг программист мөнгө төлөөд нэг програмыг бичүүлж болно. Аггүй бол агентэд мөнгө төлөөд бичүүлж болно. Тэгвэл тэр мөнгө чинь юун дээр толгуурлж гарч байгаа тэрийн токены зарцуулалт гэдэг юм. Бид нар хэдий чинээ их токен зарцуулна, төдий чинээ одоо ингээд их юу гэдэг ч юм уу үрдүн айлсгүй төдий чинээ чанартай үрдүн гаргаж байгаа. Хиймэл оюун чинь сүүлийн үед боддог болсон. Бодох болгондоо токен гаргана. Илүү сайн бодох юм бол илүү их токен зарна. Гэхдээ үр дүн төдий чинь сайжирна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бүтээгдэхүүнээ, кодоо хөгжүүлэлтээ илүү сайн болгох. Айлсгүй өөрийнхөө энэ өгсөн даалгаврынхаа гаралтыг нь үр дүнгийн илүү сайн болгох юм бол илүү их мөнгө төлөх хэрэгтэй бол. За тэгэхээр бол бид нар бүх зүйлийг ингээл хийх боломж авахгүй. Бас л эн чинь тодорхой хэмжээний мөнгөөр хязгаарлагдана. За нэг компани программистаа халлаа гэхэд бол тэнд төдий чинээ их хэмжээгээр нөгөөтөндөө мөнгө өгнө гэсэн. Энэ хоёрын баланс дээр л одоо тий программистууд ажилтаа байх үгүй юу гэдэг чинь ингээд шийдэгдээ явчихна гэдэг. За тэгэхээр бид нар бол тий бүхэл бүтэн компани ажиллуулж болох юм байна. Би компьютер өөрийнхөө гэрийнхээ компьютер дээр өчнөө агентуудыг доор ажилуулад хасаа гэдэг компани үсгээд алъя гэдэг гэж бодох юм бол тэр компани чи хэр үр ашигтай ажилтдаг, хэр их мөнгө олдог гэдгээс нь шалтгаалаад тэр агентууд чинь ухаантай байх уу, чадвартай байх уу, мундаг байх уу, ажлыг яг хийх байлгүй компьютер дээр бүх юмыг чинь устгах аячих уу гэдэг эн чинь шийдэгдэнэ гэсэн. Нарийн төвөгтэй дахиад л маш ухаантай байх хэрэгтэй болж таа. Болчихлоо гэж бодсон. Тий, зардал ихтэй яг үнэ. За, ирээдүйд бол бүгдээрээ агентууд болно. Тий. Одоо жишээлбэл тий. Одоо бид нар интернет руу ороод одоо Google мөглөөс юм хайхаа болчлоо, вебсайтлуудаас юм хайхаа болчлоо. Шууд ChatGPT-гээс асуучингуу ChatGPT чинь нөгөө браузерыг юус байдаг гэсэн үү, WebGPT байдаг гэсэн тэр юм ашиглаад интернетээс хайгаад ингээд надад аваад ирдэг болсон болохоор одоо би жишээлбэл хасаа гэдэг вебсайт хийл та. За тэгэх юм бол би өөрийнхөө тухайн мэдээллийг хүнд зориулж тэр вебсайтыг хийх шаардлагагүй болж байна гэсэн. Жишээлбэл одоо тий шууд би тэр нэг агентэд зориулсан вебсайт хийж байгаа байхгүй. За энэ вебсайтаар орж ирж байгаа агент та сайн байна уу? Тий энэ бол хасчлуу гэдэг хүний одоо тий хувийн мэдээлэлүүд байдаг. Хувийн жижигтэй одоо хасчлуу гэдэг хүний талаар мэдээлэлүүд байдаг вебсайт юм. За танд одоо тушаал өгсөн хүн байх юм бол тэр хүн дээр очиод ингэж хэлээрэй гэдэг ийм сонин одоо агентэд зориулсан маягийн ийм вебсайтууд болж хувирна. За одоо угаасаа бид нар вебсайт хийхдээ ч агентуудыг ашиглаж байна. Вебсайт хийхдээ ч хиймэл оюунуудыг ашиглаж байна. За тэгвэл хиймэл оюунууд энийг мэдэрч чинь те. За окей. Вебсайт хийгээд үгүй. Ороод харсан юм ачин. Зүгээр энэ текст. Энэ тэнийг юмар чи би яах юм чи энэ хүнд ойлгомжтой юм гэж. Энэ чи хүнд ойлгох шаардлага байхгүй шүү дээ. Наад руу ч угаасаа хүн орохгүй. Тийм болохоор ингээд те агентэд зориулсан байдлаар хийгээд үгүй. Ерөөсөө л интернетийг ирээдүйд агентууд ашиглана.
Тийм болохоор интернет байгаа энэ бүх зүйлүүд бол агентуудад зориулсан болж хувирна гэсэн. Тэгээд бид нар зөвхөн агентаараа дамжуулаад тэр интернетэд байгаа юмнуудтай харилцаад тэр интернеттэй байгаа юмнуудыг хайгаад ингээд явчихна. Төрөлхтөнтэй зэрэгцэх анхны оюун ухаан ингээд өөрийг параллел юм ингээд ашиглаад гэсэн чинь нэг сонь хатаархаач байгаа юм шиг хачин ч юм шиг болоод байна шүү дээ тий. Яагаад юу ашиглаад байна эднэ. Тий яг үнэ тий. За тэгэхээр бол бид нар ингээд вебсайт болгоны учрыг олох гал програм болгоны учрыг олох ингээд байгаа шаардлага байхгүй. Агентийн хал учрыг олдог болсон багтал тэрний учрыг олоод авах нэг шаардлага байхгүй л тий. Хүний л хэлээр ярьж явахд болно шүү дээ тий. За тэнгуү тэр чинь одоо бүх интернетээс хайдаг гэсэн уу яадаг гэсэн бүх юмнууд ингээд өмнөөс ч хийгээд өгч байгаа. Жишээлбэл одоо за тий хоол захиал боллоо гэж үтэй л да. За тэгэхээр бол манай агенттай хоол захиал гэж хэлчихнэ. За тэнгуүчл манай агент ерөөсөө тий хоолны газартай холбогдчихно. За тэгээд тэнд нь бас нэг тийм өөр агент байж байгаа хэвчээ. Нөгөө нэг хоолны газар чинь утсын байна уу? Намайг тэр гэдэг агент байна гэдэг ингээд тэр тий. Тэгвэл өө бийцэн тим гэдэг агент биш. Тэгвэл хоёул агентуудын хэлээр тэгэл тэнгуүтэй за таны хоол одоо ажилтай ингээ юу очлаа захиалагчлаа гэж гаргаад ирнэ. За тэгээд ерөөсөө ирээдүйд бол бүх зүйл ийм болно л гэсэн. Компаниудын олон нийтэд харилцдаг нөхдүүд, агентууд, миний ч гэсэн хүмүүстэй харилцдаг, компаниудтай харилцдаг зүйл нь бол агент болсон тий. Ингээ байж байгаа. Би бол өөрөө ингээл нүүр нүдэ түлээд ингээд яваад ах шаардлага байхгүй тий. Ингээ сайхан. За энэ сүүлдээ бүр ийм болж байгаа. За ингээд хүмүүс бол хоорондоо агентуудаараа дамжуулаад харьцчихдээ юм байна. Компаниуд хоорондоо агентуудаараа дамжуулаад харьцчихлаа бүгдээр ингээд. За тэгвэл агентууд хоорондоо харилцдаг иймэрхүү бас зүйлүүд байж болно. За жишээлбэл тиймэрхүү янз бүрийн түрүүний гэдээ ярьдаг тэр хил мэлийг бол энэ Gibberlink гэж нэрлэдэг. Gibberish гэдэг чи одоо нэг тийм хил байхгүй юу? Тим хэл байдаг угаасаа. Тэр нь болохоор зүгээр л мэдхгүй хэлээр яриад байгааг л хэлж байгаа. Тийм мэрэгжлийн ч юм уу, танихгүй ч юм уу те харь гаргийн хэлээр ярихыг Gibberish хэл гэж ярилдаг. За тэгвэл Gibberlink гэдэг одоо хэл угаасаа жигнэсээ бүр байгаа. Энэ бол агентуудад зориулсан илүү бага токеноор илүү одоо тэр нэг дундлын хүмүүсийн хэлний юм тодорхойгүй байдлыг байхгүй болгосон ийм хэлийг хэлээд байгаа Gibberlink гэдэг. Тэгэхээр хоёр агент хоорондоо уцаар ингээд таарчих юм бол тэгээ ерөөсөө хоорондоо хоёулаа Gibberlink-ээр чи агент юм байна. Би агент юм. Хоёулаа Gibberlink-ээр ярилцчихъя. Альсгүй одоо MCP гэдэг протокол байдаг те. Эдгээр бол агентууд бас хоорондоо харилцах зорилттой ийм протокол энэ төр байж байгаа. За тэгэхээр энэ агентууд хоорондоо харилцдаг хил байд юм байна. Агентууд хоорондоо харилцдаг протокол байд юм байна. Энэ дээр суурлаад агентуудын сүлжээ гэдэг юм үүсэх боломжтой болдог. Сошиал сүлжээ гэдэг шиг агентуудын сошиал сүлжээ үүсэж байгаа. За жишээлбэл Moltbook гэдэг нэг сүлжээ байдаг. Сая сүүлд нэг юу хийсэн, OpenClaw хийсэн туршиж үзсэн. За энэ бол хүн болгоны компьютер дээр ажиллаж байгаа агентууд хоорондоо ингэж харилцаж чаддаг Facebook шиг. Ер нь бол Reddit шиг ийм систем баггүй. Reddit чинь нэг юм асуулгыг нь хариулаад хариултууд дээр нөлөө өгөл ингэж явдаг ийм social network шиг юм баггүй. За тэнгууд хоорондоо агентууд харилцдаг ийм зүйлийг Moltbook энэ төргээ хийсэн. За яг энтэй адилхан ирээдүйд бол бүх зүйлүүд ийм болно. Ерөөсөө энэ Facebook ч гэдэг юм байхгүй болчихно. Twitter ч гэдэг юм байхгүй бол чинь бүгдээр л агентууд л орно. Одоо би жишээлбэл Facebook руугаа чи одоо тий миний Facebook руу ороод миний notification-уудыг шалгаад тэр зарим хүмүүсийн асуултуудад ингээ комментаар хариулаад ингээд орчих гээд ингэсэн байхад бол би өглөө усаа Facebook руу орохгүйгээр хамгийн сонирхолтой мэдээллүүдний агентаас авчин хамгийн одоо чухал notification-уудаа агентаасаа мэдчихнэ. За хамгийн одоо чухал юмнууд нь миний агент хариулчихна гэсэн үг тий. Тэгэхээр Facebook-ийн маань би биш агент ашигладаг болчихж байгаа юм тест. За тэгвэл ирээдүйд Facebook нь ч гэсэн ер нь агентуудад зориулсан болчих واخхой. Хүн орохгүй юм чинь. Одоо агентуудад зориулсан юм ачин хүн ороод ойлгох гэцгүй юм амар урд гэл урсч яадаг тий. Бүгд агентууд ихтэй цаана бол хүмүүс үжиж болно. Уг бол агент нь өөрөө бий дагаад бас Facebook-д чийж болно тий. За иймэрхүү ачаач юмнуудыг хийж болно. За зөвхөн Facebook-ээр хязгаарлагдахгүй одоо зах үйж болно те би юм зармаар нь чи юм авмаар байна те хоёлаа бартер гэдэг ч юм уу те тэнд бас нэг тим хайгаа явьчихсан байсан тэрүүгээр дамжуулан ингэчих юм бол хоёлаа энийгээ солих болох юм байна би тэрэн тэрийг өгөөд чи тэрэн тэрийг өгөөд чи над энийг өгч гээд гурвалжин дөрвөлжин тавлжин одоо ийм одоо бартеруудын 8 онуудыг хийдэг боломжтой юм зохиод байж болно. Тэд нар ч орондоо Gibberish хэлээрээ яриад Gibberlink-ээрээ дамжуулаад бүх юмнуудаа мэдээллүүдээ хуваалцаад ингээ явчихдаг. Ийм зүйл бол ирээдүйд байх боломжтой. Ирээдүйд бол интернетийг зөвхөн агентууд л ашиглана гэсэн. За тэгээд сүүлдээ яа тийм эцдүүдээ уулзуулж болцуулдаг юм бас ээж болонтой манай эзэн ганц би шүү дээ гэдэг. Манайх цан ганц би шүү гэдэг ч юм. Альсгэл ганц би эзэндээ тий хос хайж байна тэр гэдэг зармаар 50 гот нөгөөд нөө өстэй би гэж хооронд харилцаж хахад нэгээс нь юм болцооны сайтууч хийж болно гэсэн. Санаа зовхон үлдэх байлаа шүү дээ. Тий. Одоо тий бид нар агентуудаа ингээд те компьютер дотор ингээд малдаг гэсэн. Сүүлдээ одоо агентууд нь биднийг малдаг болоод те өсгөж
үржүүлдэг болоод ингээд эхэлнэ л гэж одоо би бол бодож байгаа. Тэжээвэр гэдэг шиг. За одоо нэг жоохон автоматжуулалтын шатал матл гэсэн юмнуудыг ярьж байгаад тэгээд дуусгая. За чинь дуус холоогүй байгаа юм дөнгөж талдаа орчин. Ялцуул. За энэ автоматжуулалтын шатал гэдэг Financial Times сэтгүүлээс ер нь бол автоматж олоодлоготой машинуудыг дуурайлгаж гаргасан нэг юм байдаг. Автоматж олоодлоготой машиныг 5 ангилд ангилсан байждаг те. За нэгдүгээр ангил нь болохоор автоматжуулалт байхгүй хэлдэг ч юм уу. Тэгэхээр одоо ямар ч автоматжуулалтгүй машин бол ерөөсөө нэгдүгээр ангилын те ийм юу гэсэн. За тэгэл тийшээ явж байгаад ингээд өрүүл мөрүүлгүй болдог. Тэр level 5 мав дээр 5 дугаар шатал дээр яг энэтэй энийг дуурайлгаад ер нь бол агентуудын автоматжуулалтыг агентуудыг шатлсан байдаг. Times сэтгүүлээс. За энийг бол нэлээд бас агентуудын сүүлийн үед аль шатн дээр явж байгаа гэж ингэж ашиглах их түгээмэл болсон. За level 1 гэдэг шатал дээр бол нэгдүгээр шатал дээр бол одоо хүн бүх шийдвэрийг гаргана. Агент бол зөвхөн туслах байдлаар одоо яг л нөгөө co-pilot байдалтай надад ингээд зөвхөн чатаар зөвлөгөө өгдөг байдлаар. Одоо бидний чат GPT ашиглаж байгаа чинь level 1 төрлийн агентийн ажиллагаа гэж ойлгож болохоор байгаа байхгүй. За level 2 болчих юм бол жижиг сажиг ажлуудыг бол бие дагаад хийчин. Одоо надаас асуухгүй хөөй би нэг вебсайтаас юм хайчих гэдэг байхгүй. Чи ямар ядаргаатай тэгээ өөрөө хаагаачдаг хөөй гэж байгаа те. Би шээж болох уу гэдэг шиг л тийм балаа юм болох гэдэг байгаа байхгүй. Чи өөрөө мэдээшээ гэдэг шиг юм. За тэнгүүд одоо жишээлбэл том одоо яг эцсийн чухал шийдвэрүүдийг бол хүн өөрөө гаргадаг хэвээрээ байна. За энэ бол агент бол хамтран ажиллагч байдалтай болж байна гэсэн үг. Одоо тийм туслах байдалтай биш, хамтран ажиллагч байдалтай. Тийм co-pilot гэж ярилдэг. Ийм байдалтай болж байна. За level 3 дээр бол даалгаврыг төлөвлөгөө болгож задалдаг те. За тэгээ бүх шийдвэрүүдийг бол өөрөө гаргаж чаддаг. Ийм болсныг бол те асуудал эсвэл хүн оролцох шаардлагагүйгээр шийдэж чаддаг. Ийм болчихж байгаа. За гэтэл өөрийнх нь шийдэж чадахгүй асуудал гарах юм бол гацчихдаг. Тэгээ хүнээсээ асуудаг. Энийг яах вэ гүшөө гэдэг. За иймэрхүү зүйл болчихж байгаа. За одоо эндээс илүү тийм агентик үнэр тэ хангалж хэлж дээ тэ. За level 4 буюу одоо 4-р шатн дээр бол даалгаврыг бүрэн өөрөө өөртөө засах байдлаар одоо нэг автономд байдлаар шийддэг урт хугацааны одоо турш ажиллаж чаддаг хэдэн сар хэдэн жилээр те ингээд урт удаан хугацаанд нэг даалгавраа биелүүлэх гээд ингээд явж чаддаг ийм болохыг одоо хэлж байгаа. Ангараг гарагтал орхимоор юм байна. Тий. Хүн бол ерөөсөө л юу хийж ямар шийдвэр гаргахыг нь эцэстэн зүгээр харна. Одоо нэгэсэндээ чи нэг энэ програмыг хийчихээрэй. Намайг унтчихоор шинжэнгөө хийгээрэй гэл нөгөө чи ингээл шинжэнгөө нүднүж байгаа. Надаас нэг юм асууга хатчих юм бол би заавал сэрэх хэрэгтэй болж байгаа байхгүй. Өглөө босоол те. За хаста ажил манд дуусчих гэсэн чи хамгийн ихний шатн дээр хатчаад гацсан байгаа бол хэрэггүй байхгүй. За тэгэх юм бол ерөөсөө энэ дөрөвдүгээр шатных бол ерөөсөө намайг унтчих хооронд өглөөс ирэхэд би зөвхөн ямар шийдвэр гаргасан юу хийсэн байна гэдгийг л харан тэгээ болоо. Бүх юмыг өөрөө биетэйгээ шийдчихнэ. Амар. За 5 дугаар шатууд ерөөсөө эцсийн шат. Энэ бол ерөөсөө огт хүний оролцоо шаардлагагүй бүрэн өөртөө засдаг одоо автономт одоохондоо бол онлайн түвшинд байгаа гэж нэг үзэж байгаа. Ийм агент бол байхгүй. Тэ AGI буюу одоо бидний ирээдүйн хиймэл оюунууд бол энэ төвшин төрнэ гэж үзэж байгаа. Ихэнх нь бол 2-оос 3 дугаар төвшөнд явж байгаа. Зарим 4-р төвшөнд л орсон гэж үзэж байгаа. За Ralph Loop гэдэг ийм агентийг бас танилцуулах хэрэгтэй. Ralph Loop бол код хүчтэй хөгжүүлэгч хүмүүст бол хэрэгтэй байж магадгүй. Жохон маанагдуу ийм дүр байдаг байхгүй нэ Simpson дээр байдаг ийм дүр. Жохон маанаг. Гэтэ айгүй тийм өөдрөг. Айгүй тийм орлого сайта тууштай. Тэгтээ жохон маанаг. Тэгээ нэг юм хийхдээ ингээл байнга шинээр эхлээл ингээл те байнга ингээд туршиж ингээд өөдрөгөр ингэж хийж ингэж дуусгаж дуусгадаг цаашаа нэг тиймэрхүү дүр байдаг. Тэрний одоо нэрээр нэрлсэн Ralph Loop гэдэг ийм зүйл баг. За энэ яадаг вэ гэхээр за тэнэг хиймэл оюун байсан чамаа авахгүй. За те нэг 1000 сарамгчны онол гэдэг шиг. Нэг сарамгчинд нэг тооны бичгийн машин өгчүүл Шекспирийг өгчнө гэдэг шиг ийм сарамгчингийн юу LLM буюу large language monkey гэдэг ийм онол байдаг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр сарамгчинд ингээд ерөөсөн компьютер өгчих юм бол ингээд тэр нүцээр угаад ямар нэгэн маш тийм ухаантай компьютерийн хариултыг бас гаргаж ирж чаднаа тий ямар нэгэн самсаргүй байдлаар хязгааргүй нөтөл тий яг энтэй адилхан ерөөсөө л жоохон маанагдуу айлсвал удаан нөхөр байсан ч хамаагүй тэрэндээ нэг даалгавар өгч. За тэр даалгаврыг бэлтэл ерөөсөө наатах давт гэдэг. Тий тэгэл ингээл давтж байгаа л фейлдүүл одоо бүтлгүүтх юм бол бүх санахоогоо арчиж байгаа цоош нэр бүх юмыг тагж эхлээл дахиад ингээл те тэр бэлтэл ингээл давтаад байна. Бүтэн хоног давтаж болно 7 хоног давтаж болно жилч давтаж болно л доо. Гэтэл одоо тэр токныхон зардал тэнд гарна. Яаж л миний компьютер дээр ажиллаж байгаа бол юуны зардал гарна тогны зардал гарна гэдэг ч юм уу те. За ямар ч байсан иймэрхүү байдлаар асуудлыг шийддэг юм агент бол байдаг. Тэгэхээр одоо хичнээн тэнийг үйсэн ч хамаа авахгүй бол бас ингээ цаг хугацааны л өчим бол ингээ болцдог гэдэг юм асуудал байгаа. Cloud code дээр байгаа Codex дээр байгаа
Ralph Lauren гэдэг юм ашиглах юм бол өөрийнхөө зорилгыг сайн тодорхойлж өгөх юм бол тэр зорилго биелэлт ингээд хийгээд ин гэсэн. Гэтэ нэг онцгүй юм болохоор нэг жоохон тэнэг маанаг хиймэл оюунд аваачаад хязгааргүй ирэх мэдлийн нөхөстэй болдог. За энэ бол нэг жоохон осолтой юм болж байгаа. За агентийн шатлалууд гэдэг түрүүн гоо ярьсан шүү дээ энэ ямар ачим юм чинь. Түрүүн бол автоматжуулалт, агентийн автоматжуулалтын шатлал ирсэн. За агентийг бол одоо ерөнхийд нь дотор нь бол хэд хэдэн шатлал туугаж болж байгаа тийм ямар төрлийн. За энгийн рефлекс агент гэж байдаг. Basic reflection agent гэдэг. За энэ болохоор орчноос өгөгдөл цуглуулж чаддаг. За түнхүүдээ шууд тэрэн дээр үндэслээд ингээд үйлс хийж чаддаг ийм зүйл. Тэгэл болоо ерөөсөө. Ямар нэгэн санах хой байхгүй. Тэгээд зүгээр л ингээд сэрэнгүүтээ ийм байна. Гэдэг нэг товчларчаад унтчихна. Сэрэнгүүтэл нэг зааврын дагуу те гадаа цас орж байгаа юм бол те цасаа зэвэрлэгээл тэгэл унтчихна. Тэгээ ямар нэгэн санах байхгүй гэсэн заавартай ийм зүйл. За жишээлбэл термостат гэж болно. Автомат одоо хаалга байж болно. За эдрийг болоо те энгийн рефлекс агент гэж нэрлэдэг байгаа. За загвар дээр суурилсан агент модель based agent гэдэг. За энэ бол зүгээр яг түрүүний нөгөө нэг энгийн рефлекс агент дээр өөр юу нэмсэн үү те санах хоол нэмсэн. Тэгэл болоо. Санах хойтой болчихно. Орчноо ингэж мэдэрч чадхаас гадна тэр орчныг өөр дотроо ингэж санаж чадна. Нэгэснээр тэр орчныг дотроо ингэж төсөөлж чадна гэсэн үг. Тэгээд би нэг үйл хийнгүүт энэ орчин дотор юу болох вэ гэдгийг одоо те урьдчилан таамаглаж чаддаг юм болчихж байгаа. Тэгээ юм дотроо ертөнцийн загвартай. Тэгээ тэр дотроо ингэж яаж чаддаг юм хөрхөнтэй. Тэгээ үйлдвэрийн дотоод хөдөлгөөн хянагч гэдэг энэ нөхдүүд бол тэр хүн хаана явж исэн бэлээ гэдгийг санах шалтгаантай болж байгаа байхгүй. Тийм агентууд. Зорилго дээр суурилсан агент буюу goal based agentуд гэж байдаг. Эдгээр нь болохоор яг л түрүүний өмнөх одоо загвар дээр суурлаад одоо нэг модель based загвар дээрээ суурлангуудаа өөр юу нэмчихэж байгаа гэхээр зорилго гэдэг юмтэй. За тэгэнгүүтээ тэр зорилгодоо хүрэхин төлөө тэр үйлдэлүүдийг им төлөвлөгөө гаргадаг. Ийм болоод тэгэхээр энэ зорилго дээр суурилсан агент болчихж байгаа. За тэгэхээр би нэг зорилго өгнө ш. За чи ийм хийрэнгүүд окей гингүүтээ тэр зорилгын төлөө им төлөвлөгөө гаргадаг. Тэгээд тэр төлөвлөгөөгөө хийж дуусангуудаа за миний зорилго биелсэн үү гэдгийг шалгадаг. За биелээгүй байх юм бол зорилгоо дахиж тодорхойлоод төлөвлөгөө дахиж гаргаад үйлчлүүлэлтэд дахиж хийгээд миний зорилго биелсэн үү гэдгийг шалгаад зорилго биелтэл ингээд автч чаддаг ийм агентийг бол зорилго дээр суурилсан агент гэж нэрлэдэг байна. Goal based agent. За ингээд дээшлээ яваад байна шүү дээ. Ерөөсөө нөгөө нэг тэрэн дээр нь ийм агентээр аваачаад санах хаа тавьчих. Ийм агентээрээ тавиад аваачаад төлөвлөдөг юм тийм ингээд цуцаараа яваад байна. За тэгвэл хэрэглэн дээр суурилсан маяг utility based agent гэж байгаа. За энэ түрүүний зорилго дээр суурилсан агентээрээ юу нэмэх вэ гэхээр зорилгоо биелүүлэхийн тулд олон төрлийн төлөвлөгөө гаргаад түрүүнийх чинь бол нэг төлөвлөгөө гаргаад тэрийг хийгээл зорилгоо ингээл биел яваадсан бол эн чинь бас заримдаа тий зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч замыг сонгочих магадгүй байхгүй. Тэгвэл энэ хэрэглэн дээр суурилсан гэдэг нь utility гэдэг нь илүү хэрэглээ талын гэсэн. Одоо жишээлбэл зорилгоо биелүүлэхийн тулд хэд хэдэн төлөвлөгөө гаргана. 10 төлөвлөгөө гаргаж хагаад хамгийн аятайхныг нь альс бол хамгийн үр дүнтэйг нь альс бол хамгийн тав тухтайг юм уу ингэж сонгодог ийм болоод эхэлж байгаа. За тэгэхээр одоо жишээлбэл Google Maps бол ерөөсөө А-цэгээс Б-цэг хүрэх юм бол 10 ширхэг зам гаргаж ирж хагаад хамгийн богныг хамгийн хурдан явдаг хамгийн тав тухтай нь гэдэг ингэж хагаад тэдрийгээ жинлж байгаа сонгодог байхгүй. За энийг бол ерөөсөө agent based гэдэг. Тэгээд за окей А-гаас Б хүрэх юм байна гэдэг хамгийн намайг хурдан хүргэж өгөх гэдэг юм бол амар юм асалтай ч юм уу харанхуй ч юм альсгүй юм машин нэвтэлчээр юм бартаатай шорон замаар явчих юм бол онцгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр суурлаад хүний өмнөөс одоо тав тухыг нь үр ашгийг нь ингэж цаг хугацааг нь ингэж жинлж хагаад энэ олон зорилгууд олон төлөвлөгөөнүүд нь тасаа сонгож гэж яадаг илүү лаг болоод. За тэгээ хамгийн эцэст нь бол суралцдаг юм агент гэж байгаа. Одоо орчин нөхцөлдөө дасан зохицоод суралцдаг юм агент. Жишээлбэл яаж харьцаж болох нь ширүү нөхөр. Яг үнэ тий. Хувийн багш мэтийн тий. Одоо ингээд хүүхдэд ийм заадаг юм байж байгаа. За энэ хүүхд ингээд тийм байна гүү тий. Тэр хүүхдэд зориулаад дасан зохицдог. Альсгүй ямар нэгэн өөрийнхөө урд өмнө одоо хийж байгаагүй мэдгүй юм нөхцөл байдал бий болчих юм бол тий. Би болчих юм бол өөр дотор тэр орчноо нөгөө нэг би чинь санаж байгаа шүү дээ. Орчлонгийн загвар миний дотор байгаа. Тэр загварыг өөрчлөөд өөртөө зориулсан сургалтын өгдлүүдийг ингэж бий болгоод тэгээд өөрөөрөө сургаад тэгээд гарч ирэнгүүтээ за би одоо өөрт чинь зааж чадах боллоо гэдэг ч юм уу те иймэрхүү байдлаар дасан цогцдог суралцдаг агент тэрхүү эйжент болох юм шүү дээ. Яг үнэ те. За нэг иймэрхүү байдлаар бол агентийн шатлалуудыг хийж болж байна. За эцэст нь бол нэг ганц хөөрхөн юм жишээнүүдийг тавиад хилээд тэгээд дуусгая. За энэ дээр бол нэг тийм гоё small Will буюу одоо нэг AI Town гэдэг ийм туршилтыг бол Stanford-ийн их сургуулиар хийсэн байдаг. Pix.js гэдэг нэг зүгээр pixel юм ертөнц байгаа юм л да. Аймар хөөрхөн pixel art ертөнц. Тэгээд тэр дотор болохоор 25 төрлийн AI агентуудыг тавьсан байна.
За тэр AI гэдэг агентууд бол ямар нэгэн юу ч одоо чи ингэрээ тэгэрэй гэсэн заавар авахгүй. Зүгээр л ийм үүрэг ролуудыг. За чи бол энэ айлын охин, энэ чи бол аав нь, чи бол ээж нь, чи бол компани захирал нь, чи бол энэ баар ажилуулдаг гэдэг ингээд 25 агентуудыг нэг ертөнц үсгээд ингээд 50-д орхисон. Тэгээ хоорондоо тэр харилцдаг. За ийм хийсэн туршлага чи гачин юмнуудаас болж ирсэн. Яг л бодит амьдрал дээр болдог юмнууд бүгдээр хоорондоо харилцаал өглөө босч мусдаг. Юурээсээ яг хүмүүсийг дуурайгаад иддэг. Ямар ч тийм хүмүүс өглөө устын шүү. Тийм болохоор та нар өглөө усаар гэж хэлээгүй. Зүгээр чи бол охин, чи бол ээж нь, чи бол аав нь гэдэг ингээд тавьчихсан. За тэгсэн чи өглөө усч जैन, хоол ундаа хийж идэж जैन, аав нь ажилдаа явж जैन. Бүр дээрээс нь бүр ачаачнууд гарч ирж байгаа те. За жишээл аав нь ажилдаа явах зам өдрийн хоолоо те цайны газар иддэг байсан. Заримдаа бас нэг ганц 2 удаа те баар орж цайгаа уудаг те. Тэр хооронд нэг ганц пими госчдаг байжснаа. Сүүлдээ пиминдээ донтч мундаг чи хачаач юмнууд эндээс гарч ирсэн. Ямар хачин. Ер нь бол хоол мал идэх шаардлагагүй шүү дээ. Тэгээд биднэрт дөөрөөд тааруулна гэдэг чинь жүжиглээд байгаа юм биш үү? Жүжиглэж байгаа. Одоо рол плей хийж штэ нэг өгсөн дөрүүдэд дүр болж тоглож байгаа. Гэтэ дүр бол тоглохтой тийм реалистик. За тэгэхээр энэ дээр чинь бид нар толгуурлаа янз бүрийн нийгмийн симуляцуудыг хийх боломжтой болж байна гэсэн үг шүү дээ. За зарим ганц 2 алдаанууд бол гарч байгаа. Тэгээ ингээд зэрэг нойл орох гэдгснэ гэж хичэлдэг ч юм уу те бие бинийгээ хаадаг ч юм ачаач юм болдог иймэрхүү юмнууд болсон. За энийг ашиглаад бол янз бүрийн юмнууд хийж болж байгаа. За хов хүний өөрийнхөө виртуал орон гэрийг үүсгэж болж байгаа. Жишээлбэл те би компьютер дээрээ миний агентууд ажилладаг юм офис гаргаж өгч болж байгаа. Тэгээ ийм пиксел тэгээ төрхийн агентууд байна гэж явждаг. Офистай ингээд тус-тустай. Тэгээл манай те санхүүгийн агентууд бол тэнд ингээл миний хувийн санхуунуудыг хариуцчихдаг те. Би дундуур нь өөрөө би ороод ирсэн. Тэгэл ингэж явж байгаа л нөгөө нэг чатууд нөгөө нэгтүүдтэйгээ харилцдаг. Ийм болгоод тавьчихж байгаа. Янз бүрийн кино санаанд ороод нөгөө Black Mirror. Тий. Яг үнэ тэр шиг. За тэгээ компани виртуал офис үүсгэж болж байгаа. Жишээлбэл те зайнаас ажилдаг нөхдүүд бол иймэрхүү юмнуудыг бас нэг хэсэг ашигладаг байсан шүү дээ. Ер нь сая бол. Тэгвэл тэр тунд чинь хүнээс гадна юм агентууд ороод ирж байгаа. Тэгэл тэр агентууд хоорондоо харилцаал хамтдаа агентууд хоорондоо хамтарч одоо нэг ажлыг хийж мэгээл те. За бүрэн одоо агентуудаар удирдуулсан тийм компани хүртэл гарч ирдэг болсон байна. За тий. Визуалаар одоо тий нүдэнд харагдах байдлаар харах гэдэг юм уу? Хэдэн агент тэнд ажиллаж байгаа болоо. Офсол тий. Ажиллаж гэнэ үгүй юу эсэх гэх юм байна шүү. Тий, яг үнэ тий. Тэгээ тийг шаардлагагүй байхгүй шүү дээ. Гэтэл зүгээр гоё угаас тий хөөрхөн бугаас тий. За бүрэн агентуудаар удирдуулсан компани яаж байгаа гэхээр ингээл нөгөө нэг удирдахч AI нь болохоор тий за би ямар бизнес эхлүүлэх үү гэжээс за офс төрүүлэх үү яах вэ хөө би одоо санхүүч нягтлан бодогч юу ах хэвээр үүсэх хэвээр гээл чи бол нягтлан бодогч шүү гээл нягтлан бодогч үүсгэжингүүд нөгөө нэг нягтлан бодох агент нь бүх нягтлангийнхын асуудлыг шийдээд өгдөг мэт юм борлуулагч гэл ингээд өөртөө агентуудаа үүсгээл өөртөө компани үйл ажиллагаа явуулаа ямар ч хүний оролцоогүйгээр ашиг орлого хийгээд маркетинг хийгээд ингээд судалгаа хийгээд явдаг ийм юмнууд бас жишээнүүд байна виртуал имлэг байна виртуал сургууль байна те ийм гайхалтай зүйлүүд бол ингээд байж байгаа. За алдар төрчний тархалтын энэ дээр бас шийдвэрлсэн байдаг те. Жишээлбэл нэг хүний хажууд гэл ханаас нөгөөд нь сэжилж өгч чи яагаад сэжиглээд байгаа гэл амлаа ханиаж байна. Тэнгүүд нөгөөний халдвар төвчөнд тархаж байгаа. За нэг иймэрхүү туршилтуудыг хийж байгаа том дэлгүүрүүдийг туршиж үзэж байгаа те. Ийм жишээнүүд бол зөндөө. За хавцааны үнийн өөрчлөлтөд те хөрөнгө оруулагч ямар хариу үйлдэл үзүүлж байгаа гэдэг баахан хөрөнгө оруулагч ажиглалтуудыг үүсгэл хувийн альсгол ийм санхүүгийн том корпорацийн мундаг альсгол зүгээр л ийм те 10 жилийн хүүхд мөхтэй жоохон мөнгөтэй ийм орчин үүсгэж байгаа. Тэгэл нэг компани хавцаа ингэж явуулж гинт унгаж үзэн, гинт өсгөж үзэн тэр хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлж байгаа гэдэг биднийг дөөрэж байгаа тэр нөхдүүдийг ингээ мэдээд авчиж. Хансаг мэдрэмж төрчихлөө. Тий. Нэг иймэрхүү юмуд. Зөндөө иймэрхүү юмуд хийсэн. За ирээдүйд бол ерөөсөө иймэрхүү юм болох гэдэг юм шүү. Агент гэж нэг ийм гараад ирсэн бай шүү хүмүүс минь те. Тэгэхээр одоо доороо агент ажилуулдаг гэсэн нь ямар нэгэн байдлаар энэ агентыг ашиглаад кодоо үзүүлдэг гэсэн нь одоо те хувийн санхүүгийн ажлаа, өдөр тутмын ажлуудаа имэйлүүдээ ядж ингээ те ангилуулдаг гэсэн энэ бүх юмнууд ингээ хийдэг болохгүй. Одоо жишээлбэл түрүүнөө нэг санхүү манхүүгийн өөр мөвөр гэдэнгүүд чинь одоо миний өмнөөс шууд тиймэрхүү юмнуудад миний агент хариулаа те миний санхүүгийн аюулгүй байдлыг хүртэл хангаад өгдөг болмоор байгаа байхгүй юу? За гих мэтлэн одоо иймэрхүү байдлаар бид тэр токеныг төлөөд чамаагүй энэ агент гэдэг юм ашигладаг болохгүй бол би ажилгүй болох нь байна, амьдралгүй болох нь байна те. Ер нь бол энэ нийгмээс л ирээдүйд арчигдах нэ. За агентууд чинь зөвхөн хүний оролцоогүйгээр хүртэл компани байгуулад ингээ яваад гэлээ. Энэ агентууд чинь бидрийг дуурайгаад энэ нийгэм дотор туршилтууд, симуляцууд ороод хэллээ те. Ерөөсөө л ирээдүйд интернетийг агентууд ашигладаг болно. Бид нар бол зөвхөн агент гэдэг ийм интерфейсээр дамжуулаад агент гэдэг ийм туслах альсгүй одоо энэ
роботороо дамжуулж агаад интернеттэй харилцсан, бус түнтэй харилцсан, бус компанитай харилцсан, хоолоо захиална. Бүх ажлаа хийн тий. Одоо бол бүх л програм хангамжийн компаниуд бол бүгдээрээ л ингээд агентик ийм байдлаар кодоо хөгжүүлж байна. Одоо үйл ажиллагаанд нэг нэгээрээ зөвхөн одоо энэ програмчлалын салбараас гадна өөр салбарууд төрөл ингээл ороод ингээд бидний одоо зах зээлийг булаагаад ингээд эхэлнэ. За хүмүүст одоо өөр хийх ажил юу вэ гэдгээл хайж олж яваад. Тэгээд дээрэс нь агент удирддаг юм чадамж байх хэрэгтэй. Бид нар хүн болгон одоо захирал болох шаардлагатай болчихно гэсэн үг. За нэг иймэрхүү сэдвэр л өнөөдөр чирж авчираад ярилцлаа. Агентууд гэж нэг юм байгаад байна. За баярлалаа. За баярлалаа. Бид нар бас их азтай гоё шинэ 90 үеийн эхэнд нь ингээ мэдрэл өөд болох юм байна л да. Манай хүүхдүүдийн үед энэ төр бол тий яг гоё нөгөө шин дэлхий гэдэг шиг тийм мэдрэмж төрлөө. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Эгүүнэ оюун болор софт компани болон аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээн Unitel компани ивент тэтгэж ажиллаа. Нэвтрүүлэг NTV, Одмондор радио 107 83.3 хүссэн хотлогоноор та бүхэндээ хүрлээ. За тэгээд ханаас ч сонсч чадаагүй хамгийн сонирхолтой мэдээллүүдийг хүргэдэг хасчлуудаа баярлалаа. Дараагийнхаа шинжлэх ухааны гайхамшигар эргүүлцгээе. За урнаадаа ч баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондор сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондор нэр дээрх Удаагийн банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондор сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.